Сайн бацхан эрхэмнүүд үзэгчтэй ингээд манай аримчис нийгэмдээс эрхэмнэ гаргаж буй 3927 подкаст маань анхны дугаараа гаргахад бэлэн болсон байна. Ингээд өнөөдөр бид нэр жоонттой хомцоглаад бас анхныхаа оролцогчийг бас өөрч авчирсан байна. Ингээд манай урилгыг бас хүлээн авч хүрэлцээсэн таних баярлаа гэж хэлээд байна. За тэгээ магадгүй та нар үзэгчд маань бас гайхаж магадгүй энэ одоо яг юун хоёр хүмүүс ирчээд ингээд яаж байна гэж тэгээд оролцогчдоос эхлээд үүсдэг танилцуулаа. Миний нэрийг мөнхөр гэдэг. Гэхдээ Бобби гэж ер нь бол дуудаж байна. Цааш тэгс одоо миний одоо эфиринг гэхөө те. Энд өдрөх маань Бобби гэсэн нэрээр цаашаа үргэлжлэх болно. Тэгээд наваа Бобби гэсэн нэрээр таныг дуудаж болно. Англи хэлний багшаар одоогоор ажилладаг байгаа. За тэгвэл би одоо өөрийгөө танилцуулъя. Тэгээд намайг Үлзий Жаргал гэдэг. Тэгээд би одоо Библийн сургалтын төвийн багш. За миний эфирийн нэр бол одоо Үлзий Бобби болох юм байна л да. Зөв. За тэгээд өнөөдөр бидний мэдээж Дөрийн донд суудсан байгаа энэ эрхэм маань бидний өнөөдрийн энэ хүү подкастта маш их холбоотой тэмцүүлэн талаар ирсэн байгаа. Тэгээд та бас манай тийм ээ үзэж байгаа хүмүүс зориулаад өөрийг бас товчхон хэлцэж өгөхгүй. За бүгдэнд нь бас энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр Аримчис нийгэмлэгийн маань эрхлэн гаргаж байгаа 3927 гэдэг подкаст маань анхны дугаараа одоо хийж байна. Тэгээд намайг Баяр Мангана гэдэг Аримчис нийгэмлэгт 2012 оноос хойш гүйц цэцэрлэгийн албыг хасч байна. Эхнэр нэг хүүтэй. За тэгээд Аримчис нийгэмлэгийн тухай бас Библийн тухай ялангуяа одоо манай подкаст манай Библийн тухай байгаа учраас одоо тэгээд өнөөдрийн подкастн дээр Аримчисийн тухай ялангуяа би бас асуугдах юм шиг байлээ. Тэгээд хоригдлогчтой бас микрофоно шилжүүлээ. За. Тэгээ ер нь бол өнөөдөр яг Баяр Мангана захирлага болсон гэдэг ахыгаа урьсан бас гол шалтгааны юу гэхээр ер нь зүгээр суулгахгүй гэж хэлгээд байгаа. Тэгээд маш их зүйлүүд удааж битсэн байна. Би бас нэг 10 хэдэн асуулт бэлдсэн байна шүү дээ. Бобби хэдэн асуулт бэлдсэн. За ер нь тийм нэг 5 6 ер нь бол 8 асуудал бэлдсэн байна. За өнөөдөр баг өдөржингөө л ярих юм байна да. Нэлээд шахнаар гэсэн бодолтой явж байгаа. За. Тэгээд ер нь бол яг итгэж биш ч бай, итгэж ч бай ер нь тэ альва улс үндэстэнд энэ Библийн нийгэмлэг байх яг яагаад байх ёстой юм бэ? Яагаад заавал Библийн нийгэмлэг гэж ер нь тэ одоо мэдээж он удаан жилийн түүхтэй байгууллага байгаа гэж таараад тэгээд би сүүлд нэг миний уншсан юм дээрс л та 200 гаруй дэлхийн улс орнууд нь одоо байгаа үйл ажиллагаа бол одоо доктортой явуулж байгаа. Тэрний дунд бас Монгол улсад ингээд бас байж байгаа. Яг ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг одоо та ерөөд манай хүмүүст хандаж нэг тайлбарч өгөхгүй. Тэгээ ер нь Библийн нийгэмлэгийн гол чиг үүрэг нь гол хийдэг ажил нь юу вэ гэвэл тухайн улсынхаа одоо ярьдаг хэлүүд дээр. За яг одоо Монголд бол одоо хэлүүд гэж хэлэхэд бас болно. Яг бол монголч өөрөө халах монгол хэл байна. Казак хэл байна. За бүр цаашлаа ярих юм бурят хэл гэсэн бас байгаа. Тэгэхээр яг тухайн улсын хэлүүд дээр Библийг одоо үнэн зөв орчуулж хэвлэж тарааж тухайн улсын хэрэгцээг одоо хангах ийм үндсэн зорилготойгоор одоо Библийн нийгэмлэгөөр оршин тогтнодог. Тухайлбал одоо Индонез ч юм уу Африкийн зарим орнууд гэхэд одоо 200-аад хэлтэй 100-аад хэлтэй ч юм уу. Тэгэхээр тэр болгон дээр ингээд ерөөсөө тухайн улсын Библийн нийгэмлэг өөрөө голчлон ажиллаж Библийг шинэ гэрээ бүтэн Библи эсвэл хэсэгчилсэн байдлаар ингэж хэвлэж тараадаг, тухайн улсын хэрэгцээг хангадаг ийм л байгууллага байгаа. Тэгэхээр мэдээж Библийн нийгэмлэг гэхлээр өөрийн бие даасан статустай байгууллага, тухайн улстай өөрөө бүртгэлтэй, тухайн улсын хууль ёсны одоо бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн олон улсад сая манай Боббиг асуучдагчлаа. Олон улсад бас одоо олон улсын Библийн нийгэмлэг гэдэг том байгууллагуудаар бүх Библийн нийгэмлэгүүд нэгдэж байдаг. Гишүүнчлэлтэйгээр нэгдэж байдаг ийм байгууллага байгаа. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрэнгүй ярина гэвэл бас Библийн нийгэмлэг үүслийн талаар ярихаас аргагүй болж байгаа. Одоо Библийн нийгэмлэг маань яаж үүссэн юм бэ? Үүссэн өөр гэсэн түүхтэй байдаг шүү дээ. Ямар нэгэн шалтгаантай байдаг шүү дээ. Зөв зүгээр байж байгаа үүсчдэггүй шүү дээ. Эсвэл хүмүүс зөв зүгээр байж байгаад байгуулчдаггүй шүү дээ. Тэгэхээр тодорхой нэг шалтгаан байдаг. Бас түүх байдаг. Тэгэхээр 1804 онд одоо Мэри Джонс гэж залуухан эмэгтэй яг өөрхөн хэл дээр Библиэд болё гэдэг хүсэлтэй байсан байгаа. Тэр нь өөрөө одоо Мэри Джонс маань өөрөө Уэльс эмэгтэй байсан. Тэгээд тухайн үедээ бол ингээд ерөөсө Библи
өөрх нь хамрагддаг сүмдэл байдаг байсан. Тэнд л уншдаг ч юм уу те. Тэгээд харин Мэри Джонс өөрийн хэл дээр яг өөртөө бас Библиэд болъё гэдэг хүсэлтэй байсан. Библи уншихын төлөө ерөөсөө өөрөө мөнгө цуглуулж эхэлсэн. Тэгээд мөнгө цуглуулад нэлээд үнэтэй байсан учраас тэр Библийг өөрийн одоо амьдардаг хотоос 40 км зайд алхаж очиод тэр Библийг худалдаж авсан гэж. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрөө Библийг өөртөө байлгахын тулд өөртөө Библиэд болохын тулд ямар их золиос зориулт гаргасныг бид нөөс харж байна. Түүнийг бичсэн тухайн Уэлсийн хэсэг бүлэг хүмүүс ер нь энэ талаар бодож эхэлсэн. Ер нь нэг хүн өөртөө Библиэд болохыг хүсэж байна. Энэ бол ерөөсөө хэрэгцээ юм байна. Тэгэхээр тэр хэрэгцээг бид нар хангахын тулд тодорхой хэмжээний байгууллага байх хэрэгтэй. Тэрэнд одоо тэр байгууллагыг үүсгэн байгуулах хэрэгтэй. Тэгжиж энэ маань ингээд зөвхөн нэг хүнд биш одоо нийтэд хүртээлтэй болох юм байна гэдэг тийм үндсэлтэйгээр тийм шалтгаантайгаар тэгээ одоо Их Британд анхны Библийн нийгэмлэг байгуулагдсан байна. Тийм учраас одоо тэр Библийн нийгэмлэгийг BFBS буюу British and Foreign Bible Society гэж одоо нэрлэдэг. Тэгээд үүнээс улбалаад одоо Шотландд Библийн нийгэмлэг байгуулагдсан. Америк нэгдсэн улсад байгуулагдсан, Голландд байгуулагдсан, бас Оросд байгуулагдсан гэдэг. Ингээд цаашаа Библийн нийгэмлэгүүд ингээд улс орн болгонд яг тэр хэрэгцээний дагуу яг тэр үндсэлтэйгээр байгуулагдаж байсан байгаа. Тэгээд 1946 онд ер нь улс болгоны Библийн нийгэмлэгүүд нэгдээд одоо олон улсын Библийн нийгэмлэг гэдгийг байгуулсан. Тэгэхээр олон улсын Библийн нийгэмлэг юу хоёр ч өөр юм биш үү тий? Улс болгоны Библийн нийгэмлэг хоёр бол хоорондоо өөр юм байна. Ерөнхийдөө өөр. Тэгээ олон улсын Библийн нийгэмлэгийг англиар юу гэдэг вэ? Одоо United Bible Societies гэж нэрлэдэг байгаа. Тэгээд олон улсын Библийн нийгэмлэг маань үүргийн хувьд гэвэл бид нар яг нийтлэг одоо бидний ойлголтын дагуу хэлэх юм бол нөгөө адилж хэлэх юм бол нүбтэй яг адил. Олон улсын Библийн нийгэмлэг үү? Нэг зүйлсийг болгодог адилхан. Тэгээд тэр олон улсын Библийн нийгэмлэгт бүх одоо Библийн нийгэмлэгүүд элсдэг. Улс болгоно. Тэгээд одоогор бол 150 орчим Библийн нийгэмлэг элссэн байгаа. Томоохон байгууллага юм Маш шүү. том байгууллага байгаа. Үлдснүүд нь одоо Библийн нийгэмлэгт элсэх одоо оочроо хүлээж байгаа. Өргөдлөө өгсөн гэдэг ч юм уу тиймэрхүү бас байгаа. Яагаад оочр дараал үсээд байт юм бол тэр их яг тэгвэл одоо яг тухайн олон улсын Библийн нийгэмлэгт элсэх шалгуурууд гэж байгаа. Тэр шалгууруудыг бас хангах хэрэгтэй. Тэгэхээр тэр шалгууруудыг хангасны эцэст одоо бүх Библийн нийгэмлэгүүд тухайн Библийн нийгэмлэгийг элсүүлье гэдэг санал өгсөний дараа хүлээж авдаг байна. Тэгээд энэ олон улсын Библийн нийгэмлэг маань гишүүнчлэлтэй улсаас одоо улс болгонд байдаг Библийн нийгэмлэгүүд оролцдог. Тэ гишүүн болдог. Олон улсын Библийн нийгэмлэгийн зүгээс тухайн орон нутгийн тухайн улсын Библийн нийгэмлэгт одоо ямар нэгэн байдлаар хүч хэрглэж орж ирдэггүй. Бие даасан байдлыг хүндэтгэж үздэг. Өшөө нэг үүрэг нь юу вэ гэвэл ерөөсөн олон улсын Библийн нийгэмлэг маань өөрийн гишүүн Библийн нийгэмлэгүүдийг хооронд холбож идэг. Айгуу чухал. Айгуу чухал үүрэг үүсгэж байдаг. Одоо жишээ нь энд тусламж хэрэгтэй бол эндээс нь дуусалж өгч олж өгдөг ч юм. Тэр нь байж идэг ч юм. Тэр нь байж идэг ч юм. Яг тэгвэл Библийн нийгэмлэгийн гол хийдэг ажил маань өөрөө Библи орчуулга. Библийн хэвлэлт түгэлт байдаг учраас тэр болгон дээр асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Тэгэхээр тэн дээр нь бас олон улсын Библийн нийгэмлэг маань өөрөө зурчлалын үүрэг гүйцэтгэж хоорондын харилцаа уялдааг нь бас хангаж өгч байдаг. Одоо шинэ гүйц захирлуудын уулзалтуудыг бол байнга зохион байгуулна. Орчуулгын удирдагч нарын сургалтыг бол зохион байгуулна. Орчуулагч нарын сургалтыг зохион байгуулна. Тэр байтугай тусгай хэрэгцээтэй хүмүүсийн Библи дээр хүртэл одоо олон улсын Библийн нийгэмлэг нь ажиллаж эхэлж байна. Braille Библи дээр бол LED-ийн ажил эхэлсэн туршлагатай болсон LED. Сонсголгүй хүмүүсийн Библи дээр одоо ажиллаж эхэлж байна. Зөвлөгч нарын бэлдэж эхэлж байна гэдэг ч юм уу. Ерөөсөө Библийн төлөө юу л хийж болох уу? Тэр болгоныг ингэж олон улсын Библийн хийж яадаг. Ялангуяа орчуулган дээр бол нэлээд ажиллаж яадаг. Тэгэхээр олон улсын Библийн нийгэмлэгийн тухай та айгуу зөндөө ярьлаа тийм нэгц үндэсний байгууллага шиг тийм байгууллага маа гэдэг ингэж ярьсан. Тэгэхээр олон улсын Библийн нийгэмлэг тэгвэл одоо манай улсын Библийн нийгэмлэг тэ ариун бичээс нийгэмлэг хэдэн онд анх яаж элсэж орж исэн. Тэгээ энэ их олон оочр дарааллыг бас л нэлийн давах гэж хэцүү байсан уу, амаргүй байсан уу? Тийм, манай Библийн нийгэмлэг 2016 онд элсэн. 16 гэхээр одоогоос 5 жилийн өмнө хэлсэн юм байна. Тийм бид тэр үйл явдлыг сайн санаж байна. Америк нэгдсэн улсын Филадельфи хотод манай харимч нийгэмлэгийн өдөр зөвлөлийн тэргүүн байсан найдвар жуулганы пастор Амар Төвшинбтээр хамт оролцоод тэр үеэр 6 жил тутамд болдог World Assembly гэж. Тэр World Assembly дээр ингээд шинэ гишүүдээ
хүлээж авч гэрчлэгээ гардуулж өгсөн. Оо их гоё арга хэмжээ болсон юм шиг. Яг ер нь бол олон улсын биелийн нэмэлт дийслэг гэдэг бол тийм амар зүйл бол биш. Нэр төрийн хэрэг. Энэ бол тийм олон шалгууруудыг хангаж байх ёстой. Олон улсын биелийн илсүүлсэн тийм чухал үйл явдал. Тэгээ энэ хүртэл олон процессыг олон түүхийн ухчааг бас аримчдын нэмлэг туулж байсан. Жишээлбэл одоо 1993 онд одоо аримчдын нэмлэгийн суурь тавигдсан гэж үзэж байгаа. Одоо Монголын Библи орчуулгын хороо 93 буюу зарим хүмүүсийн хэлдгээр бол эмбох гэхэд бол зарим хүмүүс хуучны хүмүүс маань бол сайн мэднэ. Тэгэхээр эмбох маань 1993 онд байгуулагдчихсэн. Яг энэ талаар сүүлд нь бас дэлгэрэнгүй ярьж болно. Тэр элс хүртлээ бол ингээд Монголын нутаг дэвсгэр дээр хоёр библийн нийгэмлэг нь алийг нь илсүүлэх үү гэдэг ч юм уу тийм. Одоо жишээлбэл ямар хоёр библийн нийгэмлэг байсан бэ? Яг уу эмбох маань өөрөө яг библийн нийгэмлэг гэдэг нэрээ аваагүй боловч ерөнхийдөө библийн нийгэмлэг үүргийг гүйцэтгэж ирсэн. байсан. Тэрнээс өмнө бас нийгэмлэг байсан юм уу? Одоо Монголын библийн нийгэмлэг гэдэг та бүхний сайн мэдэх болов Жон Гимбинс тий. болон түүний эхнэр Алтай хоёрын байгуулсан Монголын библийн нийгэмлэг гэдэг нэртэй байгууллага байгаа. Тэр маань ч гэсэн нэгэн хэсэгт бол бас олон улсын библийн нийгэмлэгийн гишүүн байсан юм байна лээ. Тэгээд хэсэг хугацаанд байж байгаад бас олон улсын библийн нийгэмлэгийн зүгээс гишүүнчлийг нь төтгөлзүүлсэн гэж одоо. Төтгөлзүүлсэн. Тийм үйл явдал бас болж исэн юм байна лээ. Тэгэхээр энэ ч гэсэн маш сонирхолтой түүхүүд. Тийм байна. Тэгэхээр одоо олон улсын библийн нийгэмлэг нэг зарчим нь нэг улсаас нэг библийн нийгэмлэг гэхгүй. Тэгэхээр нэг улсад хоёр байж болохгүй. Тийм. Яг нь дотроо бол хэдэн ч библийн нийгэмлэг байж болно. Одоо юу ч гэдэг тийм библи орчуулдаг байгууллага байж болно. Тэгэхээр нэг библийн нийгэмлэгийг л ерөөсөө өөрийн гишүүнчлэлтэй хүлээж авдаг. Тийм. Зарчимтай. Тэгээд тэр хугацаанд бас олон улсын библийн нийгэмлэгийн зүгээс олон экспертүүд одоо Монголд ирж тусалж, дэмжиж, зөвлөж тухайлбал ариун библийн орчуулган дээр хяналт засвар дээр ч гэсэн маш олон хүмүүс ирж тусалж дэмжиж байсан. Тэр олон үйл явдлуудыг нэгтгэхэд ерөнхийдөө за аримчс нийгэмлэг бол одоо олон улсын библийн нийгэмлэгийн гишүүн болоход шаардлага хангасан байна. Зөвхөн одоо орчуулгын хувьд ч санхүүгийн хувьд ч тэр байна. Хүний нөөцийн хувьд ч байна. Тэ? Цаашид үйл ажиллагаа доктортой авч явах нөөц болцоо бас бүрдсэн байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү олон шалгууруудыг ингэж үндэслээд за энэ одоо аримчс нийгэмлэгийг гишүүнчлэр хүлээж авъя гэдэг шийдвэр гаргасан байдаг. Баяр хүргэе. За маш их баярлалаа 5 жилийн өмнө. Үйл явдал. Маш түүхэн үйл явдал нэр төрийн нэр төрөөсөн байна гэж тийм. За би оролцогчийн жоохон байгаа. Гэхдээ нэг жоохон таавар маяг юм зүйл би таалуулмаар байна л да. Магадгүй харьж магадгүй. За ямар таавар юм бол? Тийм. Яг л библийн ингээд хариулах. Оролцогч л хариулах юм уу тийм? Оролцогч хариулах. За. Хариулахгүй байж болох уу? Ер нь заавал хариулах. Заавал хариулж ичлээж би хариулт авч ичл ер нь гарна гэсэн. За. Ер нь энэ подкастын нэр маань бас айгүй юм содон байгаа шүү дээ. 3927 39/27 гэж байна. За тэгээд таны хувьд яг анхлын нэг сонсоход яг ямар хуу бодол төрсөн бэ? Тийм подкаст маань ер нь яг ингэж биелэлээ олох гэж бас жил гар боллоо шүү дээ. Тэгэхээр энэ маань их баггүй хугацаа. Тэгээд энэний ихэнх хугацаанд нь бас бид нэр ямар нэр өгөх вэ гэдэг одоо нэлээд хилцүүлэг яриа тий бас хоорондоо бас мэтгэлцэж маргалдсан юм. Хэрэлдэх нь хайш юм зүгээр тий. Энэ болгоны хэрүүл болохгүй шүү. Цэц булаалцсан юм шүү. Цэц булаалцсан юм шүү. Санаа оноо солилцсон юм үйл явдлууд болж. Тэгээд 39/27 яг олон нэрнүүдийн хөлбөр байсан. Тэр болгоомос өөр юм утга учиртай байсан л да. Харин 39/27 маань өөр яг Библийн 66 номын хуучин гэрээний номны тоон 39, шинэ гэрээний номны тоон 27. Яг тэр утгаараа өөний өөрөө Библи гэж одоо бас юм бүхэнд ойлгох үйц. Ийм одоо тоо учраас 39 маань өөрөө хуучин гэрээний номны тоо, 27 маань өөрөө шинэ гэрээний номны тоо. 39/27 гэж одоо нэрлсэн. Тэгээд энэ маань маш амжилттай хэлж байгаад миний баяртай байна. За баярлалаа. Хөтлөгчний зүгээс бас ингээд миний тавартаас амжилттай хариулсан байна гэж би. Яг би бас нуугаад яах вэ? Би бас сонирхдаг тийм ээ. Зүгээр одоо яг юугээр чинь зүгээр яг ингээ хэлэх юм одоо хэрэгч хүний төвшнөөс л харж байгаа шүү дээ. Яг олон жил зүгээр Библийг тал талаас нь учраас нэг одоо нэг 2 3 удаа бүтэн уншиж ирсэн гэж байна. Хизээч яг номыг нь бол бүтэн тоолж байгаа байхгүй юу? Би бас өнөөдөр бас нэг зүйлийг бас зүгээр яг үзэгч хүмүүстэй бас илчлэхэд те шууд автоматар 44/22 л гэж бодож байгаа байхгүй юу? Яагаад 44/22? Канадад манай нэг найз байдаг байхгүй юу? Библи уншдаг. Чи надад нэг Библи явуулаач гэсэн байхгүй юу?
видео коллруудтай хоорондоо ярьж байхдаа зүгээр айгу мэддэг хүн шиг ярьж штэ. Монгол хүнийхээ нөлөө зангаа би мэдэн чадна гэсэн. Явуулаад өгье гэл. Юу хуучин гэрээнд 44 ном байгаа. Шинэ гэрээнд 22 ном байгаа гэж аваа ичиж байгаа. Тэгэхээр чи ботгож утсан юм аа. Тэгээ ер нь баг нэг тиймэрхүү тэгээд 30-27 гэдэг энэ подкастт бас оролцоо бас энэ зүйлээчсэн бас ингэж юу лээ. Одоо текст гэж авсан бас айгүйх баяртай байгаа. Тэгээ үүнтэйгээ холбоо би ер нь бас тэгж нэг бодсон надад төрсэн зүйл яг Библиэтэй холбоотой бас зүгээр энгийн гэсэн фактуудыг бас хүмүүс мэдэхгүй байж магадгүй тийм. Тэгээ ер нь бол хүмүүс магадгүй баруун ахвал мэдчихэж болно л доо. За Библи маань өөрөө 1189 бүлэгтэй тооцсон тийм ээ. Нийтээр. За энэ дундаа хамгийн урт бүлэг нь бол дуулал 119 дэх бүлэг хүмүүс байж байгаа. За энэ хүн бол өөрөө аягүй сайн мэдж байгаа. Яг тэр бүлгийг надаар уншилсан бохгүй. Facebook challenge-тэй. Хамгийн урт бүлэг. 5 минут уншсан. 5 минут үчи. Би чам хэдэн өдөр уншсан юм баг гэж бодлоо шүү. Надад тэрийг уншилсан. За тэгээд нөгөөх нь болохоор Библи маань өөрөө 31102 ишлэлтэй. Оо яа. За энэ гурван фактыг хүмүүс мэдсэн байгаад бол ангилтай хаа гэж бодчих. Өнөөдөр тийм ээ. Учиргүй олон фактороос бөмбөгдчихвэл энэ одоо яасан юм байдаг гэж бодлоо. Гэхдээ надад нэг юм асуумар санагдчихлаа. Тэгээ одоо баяр магнаа захирлаас асуумар байна л да. Одоо энэ одоо подкастыг хөтлөгч болсон шүү дээ. Чивээр ингээ хөтлөгч болсон. Энэ подкастыг яг яагаад хийхэр болсон? Яагаад хийхэр болсон? Тэр их сонин надад санагдчихлаа. Тий, ер нь Библийн нийгэмлэгийн дөрвөн үндсэн үүрэг байгаа. Товчхон дурлаад явчих. Нэгдүгээр нь Библи орчуулгын үнэн зөв хийх. Их хэлнээс нь тий. За яг хуу мэдээж хамгийн анхны орчуулгууд бол одоо missionary version гэж байдаг. Тэр маань өөрөө одоо ингээд бас яг хэлнээс нь биш юм аа гэхэд ерөнхийдөө өөртөө мэддэг хэлнээсээ бол англи гэдэг ч юм уу, орос гэдэг ч юм уу, солонгос гэдэг ч юм уу, япон тэр хэлнээсээ орчуулах. Яг үндсэндээ Библийн нэмлэгийн үүрэг маань өөрөө үнэн зөв орчуулах. Алдаа моддаггүй, сонсголонтой, уншууртай гэдэг ч юм уу. Тийм байлаар орчуулах. За хоёр дахь үүрэг маань одоо орчуулсан Библийг зүгээр байлгах гэж болохгүй шүү дээ. Яг хоо тэгээд одоо тэр ч одоо хэвлэн. Тийм хэвлэн. Хэвлэн эсвэл одоо аудио хөлбөрт оруулна эсвэл одоо өнөөгийн нөхцөл бол одоо дижитал хөлбөрт оруулна гэж байна. Аппликейшн болгоно. Эсвэл вебсайтн дээр тавина. Мэдээж яг хоо тэгтээ гол үүрэг маань өөр хэвлэх. Одоо байгаа. 3 дахь үүрэг маань тэрийг одоо тараан түгээх. Тараан түгээх. Одоо тараан түгээх дотор маань бас худалдах байж болно. Зүгээр өгч болно. Хамтран ажил одоо байгууллагатай хамтран ажиллаж тэдэнд хамтран бас тарааж болно гэдэг ч юм уу тий. Гэтэ яг гол одоо зүйл маань одоо бидний хувьд бол Библийг одоо худалдаалж байна. За дөрөв дэх үндсэн үүрэг маань юу гэвэл Библийг таниулан сурталчлах. Яг тэр дөрөв дэх үндсэн үүргийнхэн хүрээнд бид нар одоо Библийн тухай подкаст яг зөвхөн өнөө цаг үедээ таарсан нэг хэлбэр юм болов уу гэж боддог. Гэтэ энэ бол зөвхөн Библийг таниулан сурталчлахын нэг ажил нь болохоос биш. Ганцхан энэ. Ганцхан энэ бол биш. Тэгэхээр яг энэ бол бас гол ажлуудаа маань нэг болж байна. Тэгээ бид нар Библийг таниулан сурталчлахын тулд подкаст одоо хийх шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт бас ингээд янз бүрийн Библийн ишлэлүүдийг Facebook хуудсан дээр, вебсайтн дээр тавьдаг ч юм уу те. Бас Библийн тухай янз бүрийн фактуудыг баримт сэлтүүдийг бас хүмүүст хүргэх түгээх. Янз бүрийн зүгээр ингээд бид нар хийж чадвал одоо бас янз бүрийн үйл ажиллагаанууд байж болно. Тэрний нэг маань одоо подкаст. Ялангуяа бид нар энэ 30-27 подкастаараа ер нь Библи гэж юу юм? Хоёрдугаарт би эргэн тойрон дэр юу байдаг. Зүгээр нэг ганц ном бол ном гэж хэлэхэд бас хангалттай байна. Жишээ нь Библи дээр одоо ерөөсө түүхүүд байгаа. Ерөөсөө түүх. Тэгээ Библи доторх тэр 66 ном маань одоо бас 5 одоо төрөл жанраар бичигдсэн гэдэг ч юм уу. Яруу найраг, хүүрнэл, түүх, загтал тий бас илчлэл гэдэг ч юм уу. Тиймэрхүү төрөл жанрууд бас тэрийг бас илчлэн харуулах. За хоёрдугаарт тэрийг бичигдэх болсон шалтгаанууд нь юу байсан юм? Тэрний эрен тойронд нь юу болсон юм? Тэ ямар хамчлаг болсон юм? Ямар түүхэн археолог байгаа юм? Тэ энэ Библиэс улбаалсан ямар бүтээлүүд гарч ирсэн гэдэг ч юм уу? Тэ Библи орчуулгын одоо ямар түүхүүд байгаа? Ялангуяа одоо би одоо жишээ нь Библийг Африкийн тэрний хэл рүү орчуулсан тухай би бол ярихад одоо хэцүү шттэ угаасаа тэ одоо ярихад бас тийм
зохимжтой хүн бас биш шүү дээ. Харин зүгээр Библийг монгол хэлээр орчуулах ажил ямар хөө явагдсан. Яаж явагдсан? Хэн хийсэн? Яаж хийсэн? Яг тэр үед бас юу болж ирсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү түүхэн баримтууд, фактуудын талаар бас яриул сонирхолтой болов гэж бодож байна. Тэлгүй ахаа тийм. Өнөө цаг үед амьдарч байгаа бидний хувьд юу гэж ойлгоход амархан байдаг вэ? Зүгээр Библи орчуулагдсан байсан. Одоо тий. Одоо ингээл за Библи гээл одоо хүлээж авахд маш амархан. Тэр бол тэр хүлээж авч байгаа нь бас буруу гэсэн үг биш. Одоо мэдээж биш. Гэтэ түүний ард ямар сонирхолтой түүхүүд байгаа юм. Ямар сонирхолтой бидний сонсууштай, мэдүүштэй. Ялангуяа Монгол хүний хувьд энэ бол бас Монголын түүхийн нэг хэсэг. Тэгэхээр энэ түүхийг бас бид нар задлж харуулах хэрэгтэй. Ичлэн бас таниулах хэрэгтэй. Тэгжээж өөрийн Библийн нийгэмлэгийн бас нэг үүрэг болж байгаа юм. Тэгээд одоо нэг асуулт бас дахиад гардлаа л да. Тэгэхээр одоо тэгвэл одоо Библи орчуулдаг, хэвлэдэг, тараадаг гэсэн. Тэгвэл ерөнхийдөө өнөөдөр Монголд одоо монгол хэл дээр одоо хідэн орчуулга байт юм бэ гэж хідэн орчуулга. Яагаад олон улуудаа орчуулад идэм бэ бас гэж. Дахин орчуулсан нэг. Нэг тийм зүйл хүмүүс асуугаад. Тэгэхээр миний урд ингээ айгүй олон Библи байна л да. Тэгэхээр энэ бүгдээрээ монгол хэлний орчуулгууд гэх юм уу да. Тий, яг уу монгол хэл дээр яг одоогийн байдлаар 5-6 орчуулга байх шиг байна. Яг уу манай нийгэмлэгийн зүгээс гарсан орчуулга мөн ариун Библи гэдэг орчуулга. 2000 он хэвлэж байсан. Яг энэ талаар илүү түүхийг бас үлд нь ярьж болно. Эсвэл дараагийн орцогчдаар бас энийг бас яриулж болно шүү дээ, тий. Тэгээд одоогийн байдлаар бол нэг 5-6 орчуулга байх шиг байна. Би зүгээр нэрийг дурдж болох боловч яг хэн хийсэн, яах хийсэн, тий, яаж хийсэн гэдэг талаар би бол ярихад зохимжгүй байх гэж бодож байна. Нартай Библи гэж нэг Нартай Библи, ариун Библи байна. Китамура гэж одоо Япон багшийн орчуулсан Библи байна. За өөр нэг хэсэг нь одоо энэ 1819 оны яг иймэрхүү хэлбэрүүд нь болохоор одоо орчуулгад монгол хэлний орчуулгад орно өстэй тий. Энэ бол одоо яг мэдээж яг одоо орчин цагийн монгол хэл дээр бол хэрэглэхэд хэцүү боловч ямар ч Монголын бил орчуулгын түүхийн нэг хэсэг 1819 онд энэ болохоор 1836 онд монгол хэл дээр одоо монгол бичгээр орчуулагдчихсэн. Тий, энэ хоёулаа бол ерөөсөө тухайн монгол бичгээр орчуулагдчихсэн. Тий, 1846 онд бүтэн Библи болж гарч ирсэн. Хөлбөр. Яг нь зүгээр ариумчс нийгэмлэгийн хувьд гэвэл бас Монголын Библи орчуулгын түүхийг бас хүмүүс таниулах хэрэгтэй гэдэг үүднээс энэ хоёр номыг дахиж хэвлэсэн байгаа. Энийг 2016 онд хэвлэсэн, энийг 2019 онд хэвлэсэн. Тэгэхээр зөвөр энэ одоо ариун бичээс нийгэмлэгийн орчуулга гэхээсээ илүү зөвөр Монголын Библийн орчуулга одоо 18 дугаар зууны үеэс байсан байна гэж ойлгож болох юм. Ер нь бол яг бүр нарийн түүх ярих юм бол Хобли хааны үед Библи орчуулагдчихсэн түүхтэй юм байна лээ. Зүгээр энийг яаж мэдж байгаа вэ гэхээр одоо Ватиканы номын санд одоо монгол хэл дээр Библийг дуулал ном шинэ гэрээтэй хамт орчууллаа гэдэг загтал байдаг. Тэрний хуулбар нь бас одоо Ватиканы номын санд байдаг, архивт байдаг. Мэдээж яг тэр үеэс хойш Монголын Библи орчуулгын түүх эхэлж гэнэ гэж бас одоогийн байгаа баримтан дээр үндэслэж хэлж болно. Тэгээд 1846 онд бүтэн Библиэтэй болсон гэдэг нь маш том одоо факт, маш том баримт. Тэр бол маш том одоо Монголын соёлын нэг өв. Одоо ариумс нийгэмлэгт одоо жишээ нь 1846 онд орчуулагдсан шинэ гэрээ тэр чиглэлээ байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд 16-наас хойш бас ариумс нийгэмлэгийн хувьд эрдмийн хурал бас хийж байсан. Тухай бүрдээ бас бид нэр Монголын Библи орчуулгын түүхэн үзэсгэлэн бас гаргаж байсан. Тухайн үед орчуулсан библиудыг бид гараас тавьж ирсэн. Тэгэхээр санаж байгаа 2019 онд бол тэр манай нэг давхарт бол нэг том үзэсгэлэн болж ирсэн. Тэр норолцож байсан хүмүүс бол санаж байгаа байх гэж найдаж байна. Тэгээд зоочлаарай. Тэгээд яг хөө зүгээр энэ манай энэ библ дээр байна. Одоо манай энэ Эндрийн библ дээр бас байгаа. Энэ болохоор тий, энэ дээр болохоор Монголын библи орчуулгын түүхийг текстийн хэлбэр болон зургийн хэлбэртэйгээр бас ингэж бас оруулсан. Тий. Ганцхан энэ Эндрийн библ дээр л байгаа юм уу? Энэ дээр бас байгаа. Одоо манай цахилгаантай библ дээр бас байгаа.
Тэгээд энэ маань одоо хүмүүс одоо мэдэх боломжтой шүү гэж бас хэлмээр байгаа юм. Тэгээд энэ бол маш ер нь зүгээр монголчууд бид нар түүхээ мэдж явах ёстой гэж бодож байгаа юм л та. Тэгээд яг мэдээж одоо надад санал нийлэх хүн байхгүйгээр одоо хэлэхгүй те. Одоо бидний ингээд гар дээрээ ашиглаж байгаа нь Библи маань өөрөө ер нь л яг янз бүрийн хөлбраар янз бүрийн орчуулгатай ингээд байж байна. Ер нь л яг хэвлэгдэх процесс ер нь хүмүүс нэгж бодоод байдаг шүү дээ. Зүгээр нэг энгийн ном байж ямар амар үнэтэй ингэдэг ч юм те. Тэгээд ер нь л ихэнх хүмүүс бас мэдэхгүй тийм ээ. Ямар хуу процесс та өөрөө бас хэллээ те. Бид нэг ингээд Библийн яг нийгэмлэг ийм том бүтцэн болсон байгуул болгож бас гишүүнээрээс гэж бас нэлээд те. Тодорхой хэмжээний шалгуур давсан байж байгаа. Тэрийг давж ийн дараа нь орж ийн гэж байгаа. Дээрэс нь мөн Библийн нийгэм маань өөрөө Библиэд тараахтай болохоор бас одоо стратегтэй гэсэн өөрийн юутай бас тараад юм байна. Тэгээд би бас гайхчлаа л да. Ер нь бол яг Библи өнөөдөр би ингээд Библийг гар дээр ашиглаад уншихад ямар хуу одоо процесс бас дагдаг вэ гэдэг бас зүгээр л гар дээр ирээгүй. Тийм. Тайсны ард юу болж исэн бэ л гэсэн үг. Тийм байдлыг бас мэдүүлэх зүгээр юм байна гэж боднод гэдэг. Тий Библи одоо эцсийн бүтээгдэхүүн болж гэж хэлэхэд болно те. Эцсийн бүтээгдэхүүн болоод Христийн гар дээр тэгэхээр Библийн тухай ярихад бол их сонирхолтой. Тэгээд эхлээд мэдж орчуулна. Тэнд орчуулах явц маань өөрөө багадаа 14-өөс 25 жилийн хугацааг одоо шаардж байдаг. Одоо энэ 66 номыг орчуулсан уу? Тий. Энэ маань их урт хугацаа. Энд гарч байгаа юу анхны Библийн текст бэлэн болоход л тийм хугацаа шаардлагдан гэдэг бол тийм төсөөлшгүй их одоо урт хугацаа. Тийм байна. Тэг 25 жилийг би зөв бодлоо л да. Ингээ 25 жилийн одоо боловсон хүчний цалин байлан гэдэг бол бүр амар тоол хэлж байгаа юм байна. Тийм. Боловсон хүчин гэхээр тэгэхээр Библи ч өөрөө яг анхных нь бичигдсэн хэлбэр нь болохоор арай өөр хэл дээр байгаа. Бидний мэдэхгүй байх шахуу. Тэгэхээр тэр зүйлийг мэддэг хүн орчуулахгүй бас болохгүй гэсэн. Тийм яг зөв. Тэгэхээр хамгийн анхны процедур бол хамгийн одоо их хөрөнгө оруулалт шаардлагатай. Тийм байна. За тэгээд энд чи одоо мэрэгсэн боловсон хүчин хэрэгтэй. Одоо би мэдээж одоо бусад мэрэгчлүүдийг би доош нь хийх гээгүй тийм. Гэтэ одоо хин нэг жолооч хурж орчуулчихгүй шүү дээ. Тийм байна. Тэр хин нэг багш хурчээд орчуулчихгүй шүү дээ. Яг орчуулгаар одоо дагнаж мэрэгсэн тухайн хэл болон англи хэлийг ялангуяа сайн мэддэг тий. Энэ дээр одоо энэ боловсрол эзэмшихэд бол бас тодорхой хэмжээний хугацааг зарцуулсан. Зэрэг цол авцсан тийм хүмүүс энэ библи орчуулгыг хийдэг. За энэ тэгээ одоо эдгээр хүмүүсийн цалин гэдэг ч юм уу нийгмийн даатгал, ажиллах орчин, бүрдүүлэн, офис одоо мэдээж годомжин сууд орчуулахгүй шүү дээ нэг юм бас тий. Ажиллах орчин сайн бүрдсэн байвал ажил угаасаа урагшаа явдаг. Одоо сайн явдаг гэсэн үг та. Тэгэхгүйгээр ингээд дуртай газар сууд орчуулж болохгүй шүү дээ. Тийм тий. За тэгээд энийг орчуулагч бас тусгай програм хэрэгтэй. Бас. Одоо нэг Microsoft-ийн програмууд биш тий. Илүү үнэтэй тусгай програмууд хэрэгтэй байж байгаа гэдэг ч юм. Тэн дээр бас ажиллах туршлагатай байх хэрэгтэй. Мэргэжсэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. За ингээд 25 жил гаруй баг ингээ орчуулга яц. Яг 25 жил гэдэг маань өөрөө бас бусад улсуудад бас тиймэрхүү түүхүүд байсан. Бүгд. Монгол харьцан бас арай бүтцтэй. За тэгээд хин одоо энэ орчуулах вэ гэдэг маань өөрөө бас сая хэлсэн дээ. Тиймэрхүү тодорхой мэргэжсэн хүмүүс байна. Гэтэ энэ 2-3 хүний хийх ажил бас биш. Багадаа нэг 4-5 хүний хийх ажил. Хамтдаа хийх ажил энэ чинь бас нэг хэсэг нь дуулалт орчуулж байгаа, нэг хэсэг нь эхлэлийг орчуулж байдаг ч юм уу тий. Тэгээд хоорондоо бас хэлэлцэн, ярилцсан. Тэгээд зөвхөн орчуулагч нарын ажил бас биш юм. Бас яг орчуулагч байхаас гадна яг орчуулагч нар хамгийн гол ажлыг хийн. Гол ажлыг нугалсан мэдээж. Тэрнээс гадна хянагч гэж байна. За proofreader юм уншигч нар гэж бас байна. Тэ тэгээд тэрнээс ирсэн саналуудыг бас тусгаж оруулж ирнэ. Засны янзлан гэдэг ч юм уу тиймэрхүү асуудлууд бас байна. Гэх мэтчлээ энэ маань өөрөө маш том өсөг бүтцтэй. Тэгээд эдгээр хүмүүсийн хажуугаар
эдгээр хүмүүсийн ажил орчин бүрдүүлэх хүмүүс гэж бас байна. Одоо шинэ аримчс нийгмийн админы баг гэх юм уу те. Одоо цай хаал ундны асуудлыг шийдэж өгнө те. Одоо цалин бүнлүүг нь шийдэж өгнө, ажил орчин бүрдүүлж өгнө. Одоо ингээд ном сурвчгаар хангаж өгнө гэдэг ч юм уу. Техник хэрэгслийг хангаж өгнө. Одоо тэгээд тэгээ хийж байгаа ажил процедурыг нь бас бичиж аавна гэдэг ч юм уу, сурчлна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү. Өнөөдөр өөр аримшис нийгэмлэгийн хувьд яг одоо би юун дээр үндэслэж хэлээд байна вэ гэвэл одоо стандарт монголчуулах төсөл дээр үндэслэж хэлэхэд иймэрхүү маш том бүтцтэй маш өргөн бүрэлдэхүүн хүндэтгэр явж байгаа ажил. За орчуулчлаа. Тэгээ одоо яг орчуулчлаа. За орчуулад зүгээр орчихгүй тэр чинь тест тий. Ажил болж тий олон жилийн хугацаанд хийгддэг ийм ажил. За тэгвэл орчуулчлаа. Одоо орчуулсны дараа тэгээ дараагийн шатны ажил нь ямар ажил вэ? За орчуулад зүгээр байлгаж болохгүй. Тий. Тэгэхээр тэрийг одоо хэвлэлтэн шилжүүлэх хэрэгтэй. Гэтэ хэвлэлхээс өмнө бас нэгэн байна уу? Их бэлтгэл хэрэгтэй. Тэг яг их бэлтгэлийг одоо манай номын салбарын бол бүгдээрээ сайн мэдж байгаа байлгүй. Ерөнхийдөө одоогор бол энэ дизайн гэдэг програм дээр голчлон ажилладаг. Гэтэ библийн их бэлтгэл бол өөрөө жоохон онцгой. Яг бол библи орчуулга маань өөрөө paratexт гэдэг програм дээр хийгддэг. За paratextээс яадаг вэ гэвэл одоо би энэ бас тодорхой нэг их бэлтгэлийн жишээг харуулъя. Бэлтгэсэн жишээнүүдийг. Жишээ нь paratextээс publishing assistant гэдэг програмаар тэн дээр одоо хамаг үзүүлэлтүүдээ өгчөөд тэгээд энэ дизайн руу шилжүүлдэг. Яг тэр энэ дизайн дээр өөрөө бас яг их бэлтгэл явуулж байна. Тэгэхээр библийн их бэлтгэл яг онцгой вэ гэдэг байгаа гэхээр одоо нэгдүгээрт яг ийм хоёр мөрч байна, одоо нэг мөрч байна, эсвэл 3 4 мөрөөч бас их бэлтгэдэг. Тийм байгаа. Тэгээд нийтлэг хоёр л одоо тий одоо нийтлэгээр бол ингээд ерөнхий энэ хоёр мөр. Тэгээд өөрөө сая хэлсэн 1189 бүлэг бэлдэн тий одоо тэр бүлгүүдийн хоорондох дараалал, ишлүүдийн хоорондох дарааллуудыг бас нарийн хянах ёстой. Тийм тэгээ бүгдээрээ жигд байх ёстой. Нөгөө талаар энэ хараа. Доод одоо хөл зүйлт гэж бас байдаг. Тийм байна. Хөл зүйлтийг бас өөр үзүүлэлтүүдээр бас ингэж бэлтжээдэг. Бүлгийн тоо гэж байна, ишлэлийн тоо гэж байна, дэд гарчгууд гэж байна. Дээр нь одоо энэ ямар одоо ном дээр уншиж байна вэ гэдэг. Дээрс нь хуудасны тоо байна. За хойно нь одоо бас газрын зураг орж байна. Газрын зургууд ингээд библийн газрын зураг гэсэн үг шүү дээ. Их бэлтгэлчин тэгээд удаан хугацаа шаардлах одоо орчуулган дээр ихэд айгүй олон жил зарцуулагддаг гэдэг. Их бэлтгэл дээр одоо хэр зэрэг хугацаа зарцуулах. Орчуулгатай харьцуулах юм бол угаасаа баг хугацаа орохгүй. Хугацаа орохгүй. Орчуулгата харьцуулаад тэгтэй. Одоо бусад номын ихийг бэлтгэл хэдийн хугацаа ордог юм бэ сайн мэдэхгүй л дээ. Библийн ихийг бэлтгэл доорож 2 хүн ажилтдаг. Яг тэгвэл хоёулаа одоо бас багаар ажиллах хэрэгтэй болдог. Бас нэг бэлдсэн ихийг бас жоохон харах хэрэгтэй болдог. Алдаа модог байвал тэрийг нь хоорондоо ярилцах засах хэрэгтэй болдог. Стандарт нь оруулах хэрэгтэй болдог. Тэгээ ерөнхийдөө нэг 3-5 сар орондоо бас л хугацаа орд юм шүү дээ. Яг үгүй 66 ном 1189 бүлэг 30-аад мянган ишлэл байна. Тэрнтэй холбогдох бас хөл зүйлтүүд байна гэх мэтчлээ одоо газрын зураг гэл. Тэр болгоныг оролцуулах юм бол 3-5 сарыг бол авна шүү. Тэгээ яг уу. За өөр би нэг одоо библ хараад Монгол англи библ гэж одоо. Монгол энэ дээр одоо бүр илүү хугацаа орно шүү дээ. Яг тэгвэл одоо хоёр хэлний учраас тааруулна. Бүлгээр нь тааруулна, ишлэлээр нь тааруулна. Тэгээд одоо энэ нэг библийн ихийг бэлтгэхээс баг 2 дахин илүү хугацаа орно. Тийм байгаа. Тэгээд одоо энэ библийн их бэлтгэх гэдэг маань өөрөө бас маш хариуцлагатай ажил, маш чухал ажил. Бас маш одоо тийм бидний ажлын гол хэсгүүдийн нэг. Тэгээд би нэг тийм сайхан цаг ирнэ гэж мөрөөддөг. Ямар? Одоо Монголд библ хэвлэлээсэ гэж. Хэвлэгдэх баха. Болоосоо гэж одоо мөрөөддөг. Тэгээд яагаад мөрөөддөг вэ гэвэл одоо бид нар бүх библиудаа Солонгос юм хятадд хэвлүүлж байна. За яг аримчис нийгэмлэгийн хувьд ариун библийн анхны хувилбарыг одоо Японд хэвлүүлж байсан. Түүхтэй. Сүүлд нь бас Индонезид их бэлтгээд Хятад хэвлүүлсэн нэг шинэ хэлбэрээ бас байгаа.
Гэтэ ихэнхдээ бид нар Солонгос хятад хэвлүүлж байна. За энэ Монгол бичгийн Библийг би бас та бүхэндээ танилцуулъя. Одоо Монгол чирэнгийн Библи гэдэг юм гарцсан. Тийм. Энийг бас бид 2019 онд одоо хятад хэвлүүлж байлаа. Өөрсдийн бас их бэлдээд. Их бэлдээд ч бас энэ Кирилл англи хэлний Библиэс гадна гэж босоо монгол чиг их бэлдэн өөртөө бэлдсэн. Амаргүй юм тийм ээ. Маш амаргүй зүйл энэ. Тэгээ иймэрхүү юмыг бэлтгэхэд бас хугацаа орно, хөрөнгө цаас орно, програм худалдаж аавна гэдэг ч юм уу тэгээд одоо маш нүсэр ажил. Тэгэхээр энэ монгол бичих рүү буулгасан юм чинь бас орчуулга гэж хэлж болох уу? Болно, тэгэлгүй явах юм чинь өөр орчуулга шүү дээ. Тэгээд одоо хэвлэлтийн хувьд гэвэл Солонгост бид нар ариун библиэд хэвлүүлж байна. Тийм, Солонгосын бэлэн нэгдэгтээ бид нар бас урт хугацааны хамтын ажиллагаа байдаг учраас яг Солонгосын бэлэн нэгдэлгээ ярих юм бол бас манай 2013 орчуулган дээр бас нэлээд тусалж дэмжиж байсан, зөвлөж байсан. Ялангуяа энэ дээрээ бас орчуулагч нарын сургалтыг хүртэл бас хийж байсан. Бид орчуулагч нарын сургалтыг хүртэл бас хийж байсан. Тийм хамтын ажиллагаа урт хугацааны хамтын ажиллагаатай. Монгол бичгийн Библи бол хүүхдийн Библийг бас бид нэр одоо хятад хэвлүүлж байна. За тэгээд яагаад Монгол хэвлэлдэггүй юм бэ гэхээр гол асуудал нь цаасны асуудал байна. Цаас нь одоо яагаад тах вэ? Библийн цаас маань өөрөө маш нэмгэн цаас. За одоо та нарын энэ асуултуудаа бичсэн байгаа цаас ч одоо нэг 70 г, 80 г. Өөрөөр тэр цаасыг яаж хэмждэг вэ гэвэл хаашаа метр хэмжээтэй цаас одоо 80 г гэж үздэг штэ. 70 г гэж үздэг штэ. Гэтэл Библийн цаас ч өөрөө 28 г болцсон. Хөө одоо тэр хэмжээтэй. Цаас 28 г. 30 г гэдэг энэ хоёр нийтлэг одоо хэмжээтэй цаасан дээр хэвлэж байна. Орчуулдаг Библийг. Тэгэхээр энэ ийм нэмгэн цаасан дээр хэвлэх машин Монголд байдаггүй. Энэ ч яг Библийн болон за яг орчин үед бас зарим Библийн одоо үйлдвэрүүд одоо дикшнери буюу одоо англи дикшнери ч юм уу солонгос дикшнери ч юм уу тиймэрхүү дикшнерүүдээс хэвлэж байна. Гэхдээ гол хэрэглээ нь өөрөө Библийн хэрэглээ. Энийг хэвлэх одоо принтер алга принт машин Монголд алга тий. Тэгээд Монгол тийм сайхан цаг ирээсэ гэж бас мөрөөдөж байна, хүсэж байна. Тэгээд тийм ч бас энэ чи өөрөө гадаад хэвлүүлдэг учраас маш том зардалтай болж байгаа. Тэг яг мэдээж одоо нарийн ширийн үн ханшны юмыг бод хэлэхэд болохгүй, хэлж болохгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ маань бас нэлээд өндөр хөтөлбөрөөр хэвлэгддэг. Ийм ном одоо Библи байна. За тэгээд хэвлэлээ. Солонгост хэвлэлээ гэж бодоход наашаа бас орж ирж штэ. Зөөж очих нь. Одоо энд орчуулчаад энэ бэлтжээл Солонгост хэвлэж Солонгост нүлдэж болохгүй штэ тий. Авчих хэрэгтэй болно. Тэгээд авчихын тулд одоо бас тээврийн зардал хэрэгтэй. Одоо хэвлэлийн зардлаас гадна. Тий. Тээврийн зардал хэрэгтэй. За тээврийн зардалд Монгол руу харин үнэтэй байдаг. Юм байна лээ би хацуулаад харсан юм. Яг бол далайн тээвэрч ер нь хэмтэх юм байна шүү дээ. Тэгээ маш далаад гарцгүй орн болохоор болохгүй ер нь далаад гарцах та болох уу ирэх гээд байгаа. Газар хөдлөөд юу явах гэдэг шүү дээ. Нэг хэсэг салах гэдэг шүү дээ. Оо тийм үү. Одохгүй нэг 300 400 жилийн дараа юу. Тийм. Бид эдийг одоо юу гэдэг чинь энэ хороог мөксөг үзүүлсэн дээ. За тэр үдэл ярив. Тэгээд далаад тээвэрч өөр хямдах юм байна. Манайх руу болохоор Солонгосоос Хятад руу болохоор далайн тээврээр явдаг. Хятадаас нааша Улаанбаатар хүртэл ерөөсөө л галт тэрэг. Галт тэрэгээр явдаг. Тэгэхээр энэ ч өөр асар үнэтэй юм лээ, зардал юм лээ. За тэгээ Улаанбаатарт ирлээ гэхэд бид нар Библийг одоо гайлс авнаа бас тэр. Тэгээ гайлын татвар төлнө. Тийм, гайлын татвар нэмэгдсэн үртгийн алтан татвар гэдээ хоёулаа байд юм лээ. Тэрийг төлнө. За тэгээд тэрийг төлчөөд за Библийг бас наашаа 100 дагуулгуу 100 гэдэг юм. Тэгээд ийм их нарийн процессыг бас байдаг. Энэ Библи хэвлэлийн ард бол цаашлаад сайхан цаг ирэх юм бол бид нар өөрсдөө энд хэвлэх юм бол бас хамаагүй зардал бас багтаа юу даа гэдэг шүү дээ. Тэгэхээр надаа нөгөө сүүлийн үед ерөнхийдөө сүүлийн хэдэн жил хараад Библийн дизайн загвар айгүй их гоё болоод байгаа л та. Ингээд жишээлбэл энэ ингээд тэгэхэд шиндрийн Библи гэдэг ийм гоё атлаг шаар тэгээд ингээд
аль номоос нь унших нь бүртэл ингээд айгу тэмдэглэхээс тэгээд олоход амар болсон. Тэгээд би энийг юу гэж боддгоо гэхээр та нар ингээд хэрэглэгчээ айгу сайн бодоод байна уу гэж боддоо шүү дээ. Яаж энэ бүхнийг хийх ингэж одоо жишээлбэл өнгөний асуудал байна. Одоо жишээлбэл тэр библ шүү дээ. Тэг англи монгол библийн надад жишээлбэл энэ өнгө бол айгу гоё өнгүүд сонгогдсон байгаа. Тийм өнгөний сонголт, энэ дизайн, энэ бүх юм чи одоо тэгээд одоо хэрэглэгчийн хүсэлтээр л ингээд яах юм уу та нар одоо хэрэглэгчийн өндөр түвшинд гаргаж ирд юм уу? Тийм энэ их сайхан асуулт байна. Ер нь одоо нэг талаар аримчис нийгэмлэг маань өөрөө гол ажил маань библи орчуулгын ажил. Хэвлэж түгээх ажил байгаа. Тэр үүднээсээ хэвлэл одоо ямар ч хэвсэн библи бол бид нар ямар нэгэн байдлаар тараах хэрэгтэй, түгээх хэрэгтэй. Гэтэ гол сууг маань угаасаа бид нэр Библийг худалдах байдлаар тарааж байгаа. Тэгэхээр Библи маань одоо яг одоогоор бол ингээд Библийн хэрэглээ болон хэрэглэгчийг одоо бид судлахаас аргагүй болж байгаа юм л да. Энд чинь нэг талаар одоо бид нэр бас худалдааны байгуул болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хэрэглэгчдээ судалж ийж тэндээс гаргасан судалгааны үр дүн үндэслээд бид нар одоо Библийн дизайныг хийхээс аргагүй болж байгаа. Хэрэглэгч юу хүсэж байна гэл. Тийм хэрэглэгч юу хүсэж байна. Одоо жишээ нь бид нар халаасны Библи хэвлэлээ шүү дээ бас. Тийм халаасны Библи, цахилгаантай Библи гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө талаар бид нар бас олон улсын туршлагыг судалж ийж иймэрхүү юмд гаргаж ирж байгаа. Зөвхөн Монгол бас биш. Тэгэхээр олон улсад маань иймэрхүү хэлбэр, иймэрхүү хэмжээтэй, иймэрхүү загвартай Библиуд бас гарч байгаа учраас бид нар тэрнийг үндэслээд за энийг аль нь Монгол илүү тохирох нь, аль нь Монгол хэрэглэгчнээс илүү хүрэх нь гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлийг одоо бодож бид нар энэ Библийн дизайн, загварыг гаргаж. Гэхдээ өндөр нэг юм хэлэхэд одоо Библийн дизайн, загвар бол одоо өчөх юм уу? Яг Библийн дизайн, загвар бол яг одоо байдаг зүйл ээ. Гол зүйл нь өөрөө Библийн текст шүү те. Тэр л өөрөө одоо хамгийн гол нь шүү те. Хавцсан гол нь биш те. Загвар нь гол нь биш. Хамгийн гол нь доторх тэр Библийн орчуулгын текст нь хамгийн гол зүйл шүү. Тэрийг одоо манай хэрэглэгч нараа маань бас анзаарч байгаа байлгүй дээ. Тийм шүү дээ. Гэхдээ би эмэгтэй хүн болоо тийм байдаг гэж магадгүй. Надад бол уншиж байгаа ном маань айгаа гоё байх хэрэгтэй л дээ. Тэгэхээр ингээд хавц өнгө дизайн айгаа гоё ээжэж ингээд айгаа гоё ингээд уншдаг байхгүй. Тэгэхээр унш хөдөлт бий болдог гэж. Тийм тэр нь айгаа тийм. Тэгэхээр миний хувьд бол айгаа чухал лээ тийм дизайны хувьд бол. Энтэй холбоотой бас нэг юм асуултасан. Би жишээ нь оюутан байхад манай оюутны ангийн багш нар хичээл өгдөг шүү дээ. Их ч солонгос үнсээс аахгүй. Тэр хүмүүсийн Библи яг ихэнх нэгтгэж хүмүүсээс би Библийг хараад аяг батархдаг байсан. Яг бол тэр 2004 оны Библи яг Монгол хүмүүсийн гарт байдаг гэсэн. Зүгээр энгийн тий ямар нэгэн байдлаар улаацтай эсвэл үүтэй тийм Библи байгаагүй. Тэгээд одоо энэ юм биш. Яг энэ Библи тийм. Энэ юм шүү дээ тий. Юутай юу гэдэг чинь яг нь солонгосын Библи, солонгос хүмүүсийн барьдаг Библи илүү гоё болгоо. Яагаад илүү гоё байсан? Даам санагдаад байсан байж. Өнөөдөр одоо ингээд Монгол Библи жишээ нэгдэг чинь англиар монголоор ингээд гарцсан юм бас аяа зурх ууштай зүйл санагдаад байгаа байхгүй. Монгол Библи бас энэтэй холбоотой бас нэг зүйл асуумаар байна л да. Нэгэнт олон улсад ингээд танигдсан Библийг бид хэрэгжилж байгаа. Олон улсын нийгэмлэг тийм үү ингээд олон үндэстэй ингэж ашиглаж байгаа Библийн Монгол Библи маань ер нь яг энэ тэ одоо хөгжүүлэх төвшин бид нэр дэлхийдээ хөл нийлүүлээд алхаад байна уу эсвэл хөлөөс жоохон хойно алхаад байна уу та стерлэр бас манай тэ Библи одоо уншдаг хүмүүс та юу гэж хэлэх вэ гэж бас гайхаж байна л да. Тийм Библийн хэвлэлт, Библийн дизайны хувьд бол бид нэр мэдээж одоо хамгийн тэргуунд явж байгаа гэж хэлэхэд бол хэцүү. Тийм би бол хамгийн тэргуунд явж байгаа гэж хэлэхгүй. Гэтэ хоцрохгүй байгаа. Тийм. Ямар нэг хэмжээгээр бид нар дэлхийдээ хөл нийлүүлээд дэлхийн одоо Библи хэвлэлтийн төвшөнтэй бид нар тодорхой хэмжээнд хөл нийлүүлээд талхаж яваа гэж хэлэхэд болно. Тэгээд хэрвээ ингээд бусад оронд байдаг сонсогч нар маань үзэгч нар маань бас харьцуулж харах юм бол бас тэд нар маань л илүү гол юм контент хэлэх болов. Байх л та. Тэгэх бах тийм. Мэдээж нөгөө хөгжлийн процессуд байсан л ахал та. Одоо жишээлбэл ингээд таны урд байгаа энэ хоёр Библи шүү дээ тий. Одоо Йохан ном гэд монголч хэрэгжсэн энэ ном жишээлбэл ингэж нөгөө хоёр нийлүүлж хэвлэхээс өмнөх одоо бүх одоо тий хөгжлийн үе шатууд. Хөгжлийн үе шатууд юм тий. Одоо тэгтээ энэ дэр чинь бас ингээд
юу их бэлтгэл мэлтгэл жишээл айгу боломжийн дэжгүй хийгдсэн байгаа аахгүй. Тухайн үедээ тухайн үед тийм. Тэгээд одоо энэ болохоор тэгэхээр англи монголоор хэдэн онд ийм хөлбөр гаргаж ирсэн. Англи монгол Йоохны сайн мэдээ гэдэг хэрж яаж 1995. 95 бохоо гэсэн тийм. Тийм байна тийм. Монгол имэйл орчуулгын хороо бай хэвлжсэн. Тэгээ энэ болохоор одоо энэ болохоор шинэ гэрээ 1996 онд 6 оны хэвлэл тийм. Тэгэхээр чинь өөр л одоо харахад мэдээ чанартай л харагдчихж байгаа мөртлөө бас эдрийг харьцуулах юм бол бас шал өөр л байна л та тий. Тийм. Зүгээр энэ дээр нэг зүйл хэлэхэд одоо мэдээж одоо энэ библийн их бэлтгэл, энэ библийн их бэлтгэл хоёрыг харьцуулах юм бол харьцуулшгүй. Энэ илүү чанартай. Ойлгомжтой. Гэхдээ энэ бол тухайн үедээ бас ер нь чанартай тооцогдож байсан их бэлтгэл байгаа юм. Тийм. Тэгэхээр цаг үедээ одоо шилтгэн байсан гэж би одоо бахтагаар бас хэлмээр байгаа. Тийм. Би одоо сайн зүгээр хоёр удаагийн библийг үнэлчихэж байгаа байхгүй. Яг хөө үнэр нь айгуу гоё тий. Учраас юм шинэ номны үнэрч айгуу гоё гэдэг да. Тэгээд айлхангуйа нөгөө библи маань өөрөө бас их шинээр яасан айгуу гоё үнэртэй байгаа. Яа тэгвэл англи болохоор тэгээд байгаа юм биш үү? Нөгөө англи хэлтэй хүн болохоор англи монголыг гэсэн чинь гоё үнэр гарна. Тийм үнэр юм. Тэгээд энэ дээр бас би бодолтой бас өөр нэг зүйл сонирхолтой зүйл нь юу гэхээр мэдээж яг нь яг ерөнхий үйл ажиллагааны хувьд бид нэр библийг ингэж хийдэ гэж ярьж байна. Тэгэхээр ард нөгөө боловсон хүч нь бас мэдээж лутын байж иж энэ зүйл гарч байгаа хөөхтэй. Тэгээд даалгавар би зүгээр яг сүүл бодлоо л да. Ингээд ер нь еврей, грек гэдэг хэл бол бас тэр болгон мэддэг хэл бол биш. Тэгэхээр яг энийг одоо юу гэж орчуулдаг хүмүүс нь тэгэхээр гаднаас хүн та монгол хэлэндээ сайн хүнийгүүд орчуулна уу гэсгүй юу орчуулагчаа хүсэж авах уу эсвэл монгол хүн яг энийг хийгээд байна уу гэдгийг за тийм манай хүмүүс санахж иж магадгүй тийм. Яг уу ер нь библи орчуулга гэдэг нь өөрөө тийм онцгой ажил юм л да. Одоо мэдээж би одоо бүх ажлыг онцгой гэж хэлнэ. Гэхдээ яг манай библийн нийгэмлэгийн хувьд бол библи орчуулга хийнэ гэдэг бол өөрөө одоо үнцэн ажил бас онцгой ажил болов гэж би боддیں۔ Тэгээд тэр үднээс бид нэр 2014 онд одоо яг библийн еврей, арам, грек хэлнээс нь орчуулах стандарт монгол орчуулга гэдэг төслийг эхлүүлсэн. Манай төслийн өдөртөгч Баяр Жаргал доктор гэж Кембрижийн сургууль төгссөн, докторийн дээр төгссөн. Библийн ухааны доктор байгаа. Тэгээ Баяр Жаргал докторийн ахалсан тэр баг маань стандарт монгол орчуулга би одоо хийж байна. Тэр баг маань стандарт монгол орчуулга библийг орчуулах баг маань өөрөө 14 оноос эхлээд одоо форм олоод тэ мэдээж одоо библийн мэдлэгтэй итгэгч байх шаардлагатай. Хоёрдугаар бас библийн чиглэлээр сургууль төгссөн байх шаардлагатай. За гуравдугаар англи хэлтэй байх хэрэгтэй. За библийн чиглэлээр сургууль төгссөн гэдэг маань өөрөө бас библийн еврей грек хэлний тодорхой хэмжээний төвшний мэдлэгтэй гэсэн. Яа тийм нутгийн боловсон гэж. Нутгийн гэдэг нь одоо Монгол гэсэн үг. Монгол хүн. Тий. Яг тэгвэл бид нар монгол хэл рүү орчуулах гэж байгаа болохоос биш. Тий. Еврей грекээс орос руу орчуулах гэж байгаа биш. Одоо хятад руу орчуулах гэж байгаа биш. Тийм байна. Монгол хүн байх шаардлагатай. За тэгээд мэдээж энэ маань өөр ингээд түүхийн одоо олон нухчааг давж өнөөгийн орчуулга маань одоо бас бий болж байна. 2020 оны төгсгөлөд бид нар хуучин гэрээнийхэн анхны орчуулгыг ерөөхдөө дуусгачлаа. Одоо тэр стандарт орчуулгыг хаа юу? Тэгвэл одоо түрүүн нэг ярьжсэн шүү дээ. Та зөв библийн орчуулгыг хийхэд бас бараг зарим улс орнд бүр 20 гаруй жил зарцуулдаг гэжсэн бол асар хурдан хугацаанд хуучин гэрээний 39 ном бараг дуусчихна гэж хэлж болох юм байна тийм. Анхны одоо орчуулга маань хуучин гэрээний орчуулга маань 7 жилийн хугацаанд одоо 7 жилийн хугацаанд хийгдсэн гэсэн үг. 14 оны 1 сарын 1-ээс 20 оны 12 сарын 31. Оо, тийм байна. Тэгэхээр баггүй хугацаа, бас баггүй хугацаа тийм байна. Тийм ээ. Тэгэхээр 20 хэдэн жилтэй харьцуулах юм бол хурдан. Гэтээ бас баггүй хугацаа тийм байна.
Тэгээд угаасаа ийм хэмжээний орчуулга хийхэд бол тийм хэмжээний л одоо мэдлэгтэй улс орчин хэрэгтэй гэсэн. Яг нь мэдээж тухайн 14 оны 1 сарын 1-ээс хойш олон хүмүүс цөөнгө хүмүүс бас гарсан, цөөнгө хүмүүс нэмж орж ирсэн. Тэр болгон дээр бас маш манай тэр баг маань өөрөө маневртай явах хэрэгтэй болсон. Тэ? Одоо тэр орчуулгын одоо хурдыг алдахгүй тулд маневр хийх шаардлагатай болсон гэдэг ч юм уу. Одоо апдейт хийх хэрэгтэй болдог ч юм уу. Тэ? Тэр хугацаанд бас манай 3 орчуулагч маань бас Израиль 6 сарын хугацаанд сурлаа шүү дээ. Яг тэр их нутагт нь манай баяржил доктороос угаасаа өмнө нь 6 сар сурсан байсан. Тэр сургууль маань одоо манай 3 орчуулагч бас сурсан гэдэг ч юм уу. Тэгэл ер нь бол ингээл бүх юм төгс эхлэегүй. Төгс үргэлжлээгүй. Тэгтээ ямар ч сан дууссан. Гайхалтай. Ямар ч маш амжилттайгаар дууссан гэж одоо аримчисийн захирлын бол хэлмээр байдаг. Нүр их хөдөлмөрлсөн байна тийм. Гайхалтай. За тэгвэл зүгээр одоо таны хувьд ингээд сая одоо ариун бичээс нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа Монголын стандарт орчуулга, СМО орчуулгын төсөл хэрэгжиж байна гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр одоо тэгвэл ариун бичээс нийгэмлэг дээр өөр одоо төсөл хөтөлбөр хэрэгжиж байна уу? Одоо ямар төсөл хөтөлбөрүүд байна вэ? Одоо нэг ариун бичээсийн зөвлөлийн Библийг орчуулад Библи авах хүмүүст хүргэх гэдэг ойлгож болно шүү дээ, тий. Тэгэхээр өнөөдөр тэгвэл одоо монголоор хэвлэлчлээ, орчуулад гаргачлаа, мэдээж орчуулгын засварууд цаашаа бол үргэлжлээд байх юм байна. Гэхдээ одоо өөр одоо бас орчуулгын одоо юу гэдэг Библийг өөр хүмүүст хүргэх ч юм уу тийм төслүүд бас байна уу л гэж асуув. Тий. Одоо ерөнхийдөө ариун бичээс нийгэмлэг байгуулагдсан 1993 оноос хойш ариун бичээс нийгэмлэг маань ариун Библи гэдэг одоо орчуулган дээр илүү төлхөө ажиллаж за тэрийг засан сайжруулж үргэж хэвлэж ирсэн. Тэгэхээр ариун бичээс нийгэмлэгийн гол брэнд гэх юм уу те гол бүтээгдэхүүн маань өөрөө ариун Библи байгаа. Ариун Библи. За тэгвэл 2018 онд нэгэн түүхэн 2 төсөл эхэлсэн. 2018 онд уу? Тий, 18. Тэгэхээр нэг нь юу вэ гэвэл одоо сонсолгүй хүмүүст зориулсан хайрын дохой гэдэг төсөл эхлүүлсэн. Хайрын дохой. 18 оны 1 сарын 1-нд. Яг өмнө нь яг 17 оныхон намар судалгааны ажил явагдаад 18 онд эхэлсэн. Сонсолгүй хүмүүс ч гэсэн Библи унших эрхтэй. Сонсолгүй хүмүүс өөрийн хэл дээр Библи унших ёстой. Библиэд байх ёстой. Тэр хэрэгцээг яаж анх олж харсан бэ? Ер нь одоо манай нийгэмлэгийн алсын хараа гэж байгаа л да. Монгол турхтай айл болгонд одоо Бурхны үг болсон Библийг хүргэнэ гэсэн тийм нэг алсын хараа байгаа. Тэр алсын хараага бодглохлоор одоо нөгөө сонголтын бэрхшээлтэй хүмүүс тэгвэл яаж хүрэх гээ? За. Тэмч нэг айл бай. Тэмч нэг хүн бай. Тийм шүү дээ. Тэр хүмүүст яаж хүрэх гээ? Өөр ирэхгүй хэрэгцээ ингээд ургаж гарч ирж байгаа. Тэгээд хамгийн одоо ерөөлтөө нь юу вэ гэвэл сонголтын бэрхшээлтэй хүмүүст зориулсан сүм угаасаа байд юм бэл. Манай сонголтын бэрхшээлтэй хүмүүс хамрагддаг сүм гэсэн. 20 жилийн үйл ажиллагаа явуулсан. Тийм сүм байдаг. Одоо найдвар 2 гэдэг чуулган. Найдвар чуулганаас одоо салж тусгаарлагдаж одоо салбар болсон. Найдвар 2 гэдэг чуулган байдаг юм байлаа. Тэгээд тэр сүмтэй бид хамтрахаас аргагүй болчих. Тэр чуулгантай. Тэр чуулганы бэлтгэгдсэн боловсон хүчнүүдтэй хамтарч ажиллахаас аргагүй болж байгаа. Тэгээд хамгийн ерөөлттэй нь ерөөсөө тэр чуулганы итгэгчтэй уулзаад угаасаа тэр хэрэгцээ нь угаасаа тэн дээр л харагдаж байгаа юм чинь. Дохойн хэл гэдэг бол өөрөө одоо маш энгийнээр тайлбарлах юм бол гадаад хэл гэсэн үг. За яг дохойны хэлтэй хүний өнцгөөс харахад зүгээс харахад бидний ярьж байгаа энэ монгол хэл шүү дээ. гадаад хэл. Энэ өөрөө гадаад хэл. Тийм үү? Тийм. Гадаад хэл. Тийм. Өстө мэддэг юм. Дохойны хэл нь өөрөө үндсэн хэл. Тэгэхээр бид нар монголоор ярьж штэ. Тийм. Бид нар монголоор бичиж байна те. Тийм.
Тэр ойлгохгүй. Яг ойлгох цөөн хэсэг хүмүүс байна. Гэтэ үндсэн хэл нь нэг одоо дохин хэл байна. Тийм. Тэгээ бид нар англи хэлийг одоо гадаад хэл гэж үзэн шүү дээ. Нийтлэг монголчууд юу гэж боддог вэ гэвэл энэ бичигдсэн юмыг уншихад асуудалгүй шүү дээ. Гэтэл үгүй. Тэдний өөрийн үндсэн хэл байна. Одоо бичгтээ хүртэл өөрөөр бичнэ. Жирийн нэг хүнд очиод энэ англи хэлийг уншаад ойлгох гэвэл яах вэ? Хэцүү шүү дээ. Хүнд хэцүү шүү дээ, тий. Хэцүү шүү. Яг тэрнээ адилхан гэсэн. Ингээд өгөх юм бол энэ юу вэ гэж хэлнэ харагдаа. Тийм шүү дээ. Тэгэхээр үндсэн хэл нь дохойн хэл учраас бид тэр дохойн хэл дээр нь Библи орчуулах ажил хийж эхэлсэн. Тэгэхээр тэр ажил маань өөрөө 18 онд эхлээд одоогор бол Матай номыг одоо ингээд анхны орчуулганд дуусгацсан байгаа. За тэгэхээр бараг 2 жил гаруй үргэлжлэлээ явж байгаа юм биш үү? Тийм, ер нь бол яг өмнө нь бас Яков, 1-р Петр номуудыг орчуулж байсан. Гэтэ тэр зарчим нь өөрчлөгдөд одоо бид нар өөр зарчмаар Матай номыг одоо орчуулж дуусгаад байж байна. Энэ бол маш амжилттай гэж одоо хэрэгжиж байгаа нэг төсөл. Одоо тэгэхээр 2 төсөл бол хэрэгжиж явж байгаа юм байна. 3 дахь нь угаасаа бас яг сонсолгүй хүмүүнд бие хүргэн тэгвэл хараагүй үнд яах юм. Тэгмэд хараагүй үнд зориулсан Библи маань өөрөө Braille одоо үсгээр хийгдэнэ. Бас л 18 онд ирсэн. Түүхэн 2 үйл явдлын нэг маань тэр. Тэгэхээр энэ 18 онд чинь түүхэн он юм байна. Гэхдээ амар ачаалттай жил байсан шүү дээ. Ерөөсөө ачаалттай жил. Тэгээд бас судалгаа хэрэгтэй болж байгаа. Хараагүй хүмүүс маань 12,000 орчим. Бас нэг ерөөлтөө зүйл маань юу гэвэл хараагүйчдын үндэсний холбоотой бид нар хамтарч байгаа юм. Тэнд болохоор бас яг Braille-ээр их бэлдэх хүмүүс байдаг. Тэрийг хянах хүмүүс байдаг. Бүр Braille-аар хэвлэх машин байдаг. Принтер нээж. Тэгэхээр гадаадад хэвлээгүү гэсэн. Хэвлээгүү. Мэйд юм байна. Юу бач тэ. Тэгээд хамгийн боломжит баг өртгөр бид нар хэвлэж байгаа. Тухайн үеийн ханшаар $600 нэг бүтэн Библи. 66 ном $600 гэдэг чинь одоо оноор бол 600. Тэгэхээр монгол мөнгөөр бол 1 сая гарах юм. Одоогийн ханшаар яг бараг сая 500 юм шүү. Бараг 50 орчим доллар өртөгтэй хийгдэж байгаа. Тэгээд одоо энэ ширээ штэ. Одоо 2 игнээ баг энэ ширээнд багтахаар. Ингээд нэг игнээ явна. Дахиад ингээд нэг игнээ явна. Тийм. Нийт 50 бот одоо юм. Braille Библийг 150 ширхэг хэвлэхээр анхлан одоо төсөл хийгээд явж байна. Тэгээ одоогоор 15-ыг хэвлэлцэн. 150-аас 15-ыг. Тэгээд улсын төв номын санд өглөө, Дархан хотын номын санд өглөө. Мөн тусгай хэрэгцээт сургуулиудад бас өгж байна. Улаанбаатар хотын номын санд өгөхөр бас төлөвлөж байна. Мөн одоо аймагуудад 1-2 ширхгийг хөргүүлэхээр бас төлөвлөж байна. Тэгэхээр энэ маань бүгдээрээ яг Монголд хийгдэж байгаа гэдэг утгаараа нэг талаар их сайхан одоо цагч алдахгүй байна. Нөгөө талаар бас хямдхан урт хөрс бас хийгдэж байна. Жишээлбэл одоо Braille Библийн одоо нэг хувилбар одоо 66 ном бүтэн хэвлэгдэж дуусгаад хугацаа хийчихсэн хэмжээний хугацаа шаардлагатай. Ер нь яг хөрөнгө санхүүнд босоод хандлагч нар маань өгөх юм бол 7 хоногт нэг дор хаяж 2 Библи хэвлээд байгаа. Хэвлэх боломжтой байгаа. Уг нь бол. Тэгэхээр харьцангуй нөгөө 2 төслөө бодох юм бол цаг хугацаанд очрог баригдаад байхгүй. Сунаад байхгүй. Тийм төсөл юм байгаа юм уг нь бол. Тэгээд хэрвээ Монголд байгаа христч хүмүүс маань эсвэл одоо хараагүй хүмүүст хандж үйлчлэл хийдэг байгууллагууд маань хэрвээ манайхтай хамтарч ажиллая гэвэл нээлттэй. Тийм тэгээд хараагүй хүмүүс маань Библи уншина гэдэг бол өөрөө яг гоо сонсох байдлаар хэрэгжилж болж байгаа. Гэхдээ хүн чинь бас нэг ном хараад унших, ном сонсох юм чинь өөр шүү дээ. Одоо нэг мэдрэмж нь өөр байна, хүлээж авах одоо хүртээмж нь өөр байна. Тэр утгаараа Braille Библийг ингэж тэмтэрч унших нь өөрөө хараагүй хүмүүсийн маш чухал хэрэгтэй. За тэгэхээр чин одоо ариун бичээс нийгэмлэг маань одоогийн байдлаар 3 том төсөл дээр л ажиллаж байгаа юм байна шүү дээ, тийм.
надаас юу санагдаж байна л да. Зүгээр бид нар Библийг ингээд зүгээр хэрэглэдэг л болох бас биш яг ямар хувь нутагтай яаж ямар шатаар амжилтгаар хэрэгтэй хэвлэгддэг гэдэг зүйлийг мэддэг үү. Тэгээд Монгол Библи одоо юу гэдэг чинь үнэтэй байна. Ер нь бол бас яг тэгж ярихаас илүүтэйгээр гол зүйлийг мэдчихэж бас энэ зүйлийг хэлэх нь зүйтэй байна. Тийм байна. Дээрэс нь яг өнөөдрийн төвшөнд яг ингээ хараад үзэх юм бол ер нь одоо тодорхой хэмжээнийхээ зүгээр хэвлэлийн байгууллага гэж үзэхтэй. Зүгээр яг хараатай ч юм уу эрүүл хүнд хэлж. Тийм. Зүгээр хараал уншиж болдог тийм хүмүүс зориулж ном хэвлэл тохиомл гардаг болохоос биш. Хизээч би ер нь бол бас хувьсууд ариун бичсэн нэг биш ингэж Braille Bible болоод сонсголгүй өргөдөд тийм зориулж ингэж юу гаргаж байгаа юм бол publishing компани үйл бас харж байгаа. Тэгэхээр мэдээж бас үнтэй холбоод хэлэхэд бол ер нь манай Библийг уншдаг мэддэг хүмүүс тийм ингээд уншдаг хүмүүсийн үгээр үнэхээр энэ Библийг уншиж байгаа бас те талархалтай мөн бас юутай мэдээж шүмжит сэтгэлгээ бас байх хэрэгтэй те. Гэхдээ юунаас илүүтэйгээр бас талархаж үлээж авах нэг зүй эсн юм байна гэдгийг бас сая магнах хүмүүс хэлж байгаа зүйлс ойлгож авлаа. Тэгээ би бас зүгээр сонсож байгаад надад ямар сэтгэл төрсөн бэхээр Библийн орчуулга тэгээд энэ хэвлэл чи өөрөө нийгэмдээ маш том хөрөнгө оруулалт оруулж идэв байна гэж тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр одоо бид нар тусгай хэрэгцээтэй хүмүүс зориулаад ариун бичээс нийгэмлэг маань ингээд Библийг хэвлэж ийн одоо гаргаж ийн гэдэг бол тэр хүмүүст оруулж байгаа маш том нэмэрл юм байна. Тэгэхээр бас ийм томоохон ажлыг эхлүүлээд явж байгаа ариун бичээс нийгэмлэгийн хамт олон та бүхэнд бас энэ ташрамд үзэгчтэй төлөөлөө сонсогчтой төлөөлөө талархлаа илэрхийлэх зүйтэй гэж бодож байна л да миний хувьд. Тэгээд юу яаж байгаа юм? Ер нь манай Монголд ч ингээд бас нэг боловсруучны асуудал бас үргэлж хэцүү байдаг тийм. Тодорхой ажил байгаад байдаг. Хийх юм зөндөө байгаа. Тэгмээд бэлтгэгдсэн боловсрууч нь тухайн газар нутагт байдгүй бас болоод ер нь бол одоо ер нь нийгэм бас бус салбарч гэсэн юм тийм байдаг шүү дээ. Тийм шүү. Гэтэл өнөөдөр яг ингээ харахад бол ер нь Монгол хүн энэ юу гэдэг чинь яг эхлэнээс нь Библийг орчуулах юм бүх төсөл хөтөлбөр ус явуулж байгаа юм бас миний хувьд бас айгүй бахархмаар зүйл юм байна. Яалтчгүй Монгол хүн хэрэг эзэмсэн бол энэ Монгол нутагтаа эргээд хэрэгтэй зүйлийг хийж чадж байна гэдэг нь надад бол үнэхээр бас цохон дуртмаар зүйл санагдаж байна тийм ээ. Яг гоо тэгээд манай төслүүдийн талаар би бол зөвхөн маш оршил маягаар хэллээ. За. Тийм илүү нарийн тэнд явагддаг процесс, тэнд юу хийгддэг талаар одоо стандарт монгол орчуулгын төслийн өдөртөгч орно. Тэ энэ подкастэнд маань хараагүй хүн Библи уншдаг хараагүй хүн бас орно. Тэгээ сонсогчдын Библийн төслөөр ажиллаж байгаа бас хүмүүс орно. Тэгэхээр энэ маань бас тэр подкастууд маань илүү их сонирхолтой байх болов уу гэж би бодож байна. Тэгэхээр яг би миний зүгээс ариун бичээс нийгэмлэгийн зүгээс ерөнхийдөө тэр төслүүдийг авч явахад одоо хэрэгцээтэй бүх зүйлсээр хангаж одоо менежмент талаас нь илүү хариуцдаг. Болохоос биш яг төслүүд дээр ажиллаж байгаа хүмүүс яг нэг мэргэжлийн ажил одоо хийгээд яваад байдаг. Тэгэхээр тэдний яриаг сонсох бол бас илүү сонирхолтой. Тийх юм байна тий. Гоё байх болоо гэж бодож. Тийм байна. Тэгэхээр сонирхолтой. Сүүл би бас нэг нийгмийн салбар гэснээс нэг сонгуул шүү дээ. Тэгээд чинь улс төрийн нэг юм тодорхой шийдэл цаг үеэрдэл дандаа амьдарч шээ. Тэгээд яжсан. Тэрнээс өмнө л доо ер нь бол яг би нөгөө юу гаргаж зуртаг ариун бичээс нийлүүлсэн ингээд Braille Библийг өгч гинэ гэж нэг тийм үйл ажиллагаа болчихсон хэлтгүүр ажиллагаа. Тэгээд тэрний дараа юу болсон гэвэл нөгөө сонгуулаар ардсан намынхан баха. Өөрсдөө мөрийн хөтөлбөрөөр Braille зүсгээр бид гаргалаа гэж нилээн сөр дуулаатай зүйлсэн аахгүй. Сенсацтай тэгээ яг. Гэтэ зөв миний хувьд бол тэр байхгүй. Тэр мөрийн хөтөлбөр нэг удаа уншаад би хайж байгаа байхгүй. Юм тийм шүү дээ. Магадгүй та гэртээ хатуулдаг юм. Тэгэхээр манай бодож байгаа тэр юмнууд бүгд ерөөсөө хогийн сар орж байгаа байхгүй. Харин Библи бол өөрөө жишээ нь би бол одоо мэдээж энэ номыг худалдаж авчаад мэдээж хогийн сар бол хаяхгүй. Braille Bible ч гэсэн ялгаагүй. Олон ашиглаж байгаа чинь маш үнцэнтэй хэрэглээтэй байна гэсэн тийм байна. Тэгэхээр ялтчгүй ер нь уншиж байгаа Библи айгүй хастай. Тэгээ нөгөө талаас тэр хүмүүсийг айгүй их бодсон, тэр хүнд хүрэх гэсэн тэр юу айгүй чухал байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд ажиглаад байхад одоо Braille Bible хэрэглэгчлээ гингүүт зарим байгууллагууд маань одоо сайн мэдээ материал гэдэг ч юм уу. Христийн сургаалтай холбоотой зарим материалуудыг Braille-аар хэвлэж эхэлж байгаа. Сонсголгүй хүмүүсийн Библийн төсөл явагдаад эхэлж байгаа гингүүт бас л тэд нар маань дагаад дохиогоор хийж эхэлж байгаа. Энэ маань ингээд
тухайн бүлэг хүмүүсийг хүн гэж үзээд тэр хүнд бид нар ямар байдлаар хүрч болох нь тэр байдлаар нь бид ерөөсөө ойлгоод хэлээр нь гэдэг юм уу хүрч болох одоо боломжит хэлбэрээр нь бид нар гэж. Зөвхөн бид нар биш шүү. Тийм ээ. Тэгээд бусад газрууд бас тэгж хийж яваад нь би талархалтай байгаа. Тийм ээ. Гэхдээ яг энэ үйл явдалд бол ер нь түүчилж байгаа нь аримчээс тийм үнэ. Одоо тэрийг эхлүүлээд тэгсэн учраас бидний дунд бас нэг ийм тусгай хэрэгцээтэй хүмүүс байгаа шүү. Бид нар энэ хүмүүст хүрэх ёстой шүү гэдгийг одоо бусад хүмүүс ч гэсэн бодчихоо тэр чинь бас нэг айгүй том хувь нэмэр болчихж байгаа байхгүй тийм. Тэгээд сая бид нар зөндөө одоо Библийн тухай ярьлаа. Тэгээд зөвхөн одоо таны хувьд одоо Библи ямар ном юм бэ? Одоо та өөр ариун бичээс нийгмийн захирал хүн. Тэгээ одоо энэ олон библиудыг одоо хэвлдэг, орчуулдаг, одоо тэр бүх ажлуудын ард байдаг хүн шүү дээ. Тэгээ бүгднийг ингэж явуулдаг энэ ажлын ард байдаг хүн. Таны хувьд одоо Библи ямар ном бэ? Тэгээ магадгүй миний бодлоор өнөөдөр энэ нэг сонсож байгаа манай подкастын сонсогчид, үзэгчд маань ер нь бол энэ асуултыг дотор нэлээд сонирхох байх л та. Тэгээд та тэр нь ингээд бас хуваалцахгүй юу гэж. Тэг энийг ярихын тулд би анх яаж одоо Христэд итгэсэн бэ гэдгийг ярихаас аргагүй. Тэгээд ямар нэгэн илчлэлт илэрхийлэлт аваад би Христэд итгээгүй. Тэг Библи уншиж байгаад итгэсэн. Яг илүү нарийн ярих юм бол би одоо Библи хичээл хийж байсан. Тэгээд угаасаа ингээд Библи хичээл хийгээд Библийн доторх зүйлийг ингэж тайлбарлуулад өөрөөс Библи уншаад тэрний одоо үр дүнд би өөрөө Христэд итгэсэн. За Христэд итгэсэн нь ямар утга учиртай юм бэ гэхлээр за яг энэ илүү одоо нөгөө итгэл үнэмшлийн талаарх яриа. Гэхдээ ярихаас аргагүй. Библи маань өөрөө бас тэр талаар өгтөлдөг учраас. Тэгээ Христэд итгэнэ гэдэг маань өөрөө би одоо мөнхийн улсад орно л гэсэн үг шүү дээ. Тий. Миний бүх гэмэл уучлагдсан. Одоо хэрвээ би эзний одоо эзэн бурхны өмнө Есүсийн өмнө очиод гимших юм бол миний гимнүгэл уучлагдаж явдаг. Тэгээ эцсийн эцэд би ерөөсөө энэ нөхөн биеийг орхилоо гэхэд энэгээр амьдрал дуусахгүй. Энэ одоо энэгээр амьдрал дуусахгүй. Миний амьдрал одоо мөнхийн улсад мөнх ам байгаа. Тий, мөнх ам байгаа. Тэр утгаараа энэ Библи маань өөрөө маш утга учиртай юм. Тий. Тэр утгаараа би энэ өөрөө одоо мөнхийн улсад орох эрхийг аваад зогсохгүй. Өөр хүмүүст бас тэр эрхийг аваасаа эдлээсэй гэдэг үднээс Библи хэвлэх, Библи орчуулах, Библи түгээх ажил маань маш утга учиртай ажил болж байна. Тэр утгаараа энэ Библи маань одоо миний хувьд хамгийн үнцэнтэй одоо зүйл ном болж хөрж байгаа. Тэгээд Библийг одоо би ямар ч байсан өдөрт 2-5 бүлэг бол уншиж байна. Хүүтэйгээ эхнэртэйгээ хамт гэр бүлээрээ уншиж байна. Тэгээд Библиэс яг хамгийн гол утга учир маань бус хүмүүс зүгээр юу хэлхийг бол мэдэхгүй шүү дээ. Гэхдээ миний хувьд бол хамгийн гол утга учир маань энэ өөрөө надад мөнх аймыг таниулсан, мөнх аймыг надад бэлгэлсэн ном. За яг бас нэмээд одоо нэг бонус гэж ярьдаг шүү дээ. Тэгээд бонуслаад ярих юм бол Библи дээр өөрөө бас зөв амьдрах утга учирыг зааж идэг. Одоо миний алдаа бурууг одоо бас хэлж өгч байдаг. Цаашлаад одоо намайг чиглүүлж байдаг, зөв амьдрал руу хөтлөж байдаг. Гэхдээ энэ бол бонус шүү дээ. Хамгийн гол нь биш шүү дээ. Бонус нэг. Тэгээд хүмүүс зөвөр зарим хүн дээр би анзаархад бонус дээр илүү фокуслаад байх шиг санагдаад байдаг. Тийм. Гэхдээ миний хувьд бол энэ бонус учраас ингээд бас бустай харилцаанд дэрчсэн сургаж байна. Зааж зөвлөж байна. Одоо намайг чиглүүлж байна, хөтлөж байна. Миний алдаа дутагдлыг засч байна. Тэр утгаараа би мэдээж төгс юм биш. Тэгтэл ямар ч өөрхөн алдааг олж хараад засаад явж байгаа гэдэг бол нэг том ололт. Тэгэл таны амьдралыг одоо Библигээр төсөөлөх аргагүй. Одоо бол таны амьдралын маш том хэсэг. Орон зай. Гэж. Тэгээд угаасаа намайг 1998 онд авсан ирэхэд одоо шинэ гэрэл байлаа шүү дээ. Одоо энэ бороо авцтай. Энд чи бор цэнхэр авцтай. Өөрчлөө улаан 3 өнгөтэй. Тийм. Тэгээд энийг л уншдаг байлаа. Тэгээд тухайн үед бас 1998 онд одоо энэ байна. Одоо энэ цагаан.
Хуучин гэрээ. Тийм хуучин гэрийн 14 ном сүүлд нэвлэгдэж гарч ирсэн. Ном сүм дэрсний дараа тэгээд энэ шин гэрээг уншичаад хуучин гэрээг нь яаж унших вэ гэж одоо бас мөрөөдөл болдог. Тэр үед одоо энэ гарч ирээ. Энд чинь одоо тухайн үед эрдэнэс болж байлаа. Тийм шүү дээ тий. Би яг тэрийг санаж хүлээж аваад би баг уйлж байлаа. Хуучин гэрээг номууд одоо ингэж миний гар дээр ирсэн одоо бас уйлж байлаа. Тэгээд энэс хойш ерөөсөө Библиэд би маш хайртай болсон. Библи маань одоо миний амьдралын нэг хэсэг болсон. Бага. Тэгээд аримчс нэгэмлэгт ажилд орох нь хүртэл одоо миний хувьд утга учиртай. Нандин. Ийм зүйл болсон. Тэгээд гайхалтай тий. Тэгээд би бас яаж ялдаг нэг зүйл дээр би яаж юм ер нь ариун бичээс гэдэг үг маань өөрөө яг айгүй брэнд болцсон байна тийм ээ. Ариун бичээс ингээд тэгээд энэ нэр ус ер нь яг ямар байдлаар үүссэн бэ гэдгийг бас ярил бас их зүгээр юм байна. Тийм байна тий. бас л утга учиртай. Шалтгаантай. Гэтэл болно. Би зүгээр хоёр шалтгааныг хэлье. Нэгдүгürt нь өмнөх хэсэг дээр би бас хальт дурдсан. Джон Гиббинс гэж хүний тухай нартай Библийн гол орчуулагч. Эхнэр нь Алтай гэж хүн байдаг. Тэгээд энэ хоёр маань Монголын Библийн нийгэмлэг гэдэг нэрийг авсан байсан. Тэгэхээр одоо нөгөө аримчис нийгэмлэг маань Монголын Библийн нийгэмлэг гэдэг нэрийг авмаар байвч нэр давхардаж болохгүй. Одоо ч гэсэн аль биесээр бүртгэлтэй улсын бүртгэлтэй хэвэр байд юм байна тий. Монголын Библийн нийгэмлэг. Тэр талаар би одоо яг хэлж мэдэхгүй. За. Сайн хэлж мэдэхгүй. Одоо байна уугүй би сайн мэдэхгүй. Тэгэхээр тухайн үед бол яг тийм байсан. Тэгэхээр тэр үе учраас одоо нэр давхцахгүй байх үүднээс аримчис гэдэг нэрийг 2003 онд авч ирсэн. Монголын Библи орчуулгын хороо гэдэг нэртэйгээр 2003 он хүртэл явж байгаад 2003 оны 12 сард аримчис гэдэг нийгэмлэг улс бүртгүүлж нэрээ авч. За хоёрдугаар шалтгаан маань бас нэг талаар Библийг Holy Bible гэдэг. Заримдаа одоо хүртэл тэр нэр шиг яваад байдаг нөгөө Holy Scripture гэж. Тийм. Тэгэхээр энэ маань монголоор орчуулахаар ариун бичвэр ч юм уу, ариун бичээс ч юм уу тиймэрхүү болдог. Тэр утгаараа бас ариун бичээс гэдэг нэрийг сонгож байсан гэж одоо хүмүүс ярьд юм байлаа. Тэрийг л бас дамжуулж байна. Окей. Тийм үү. Тэгвэл мэдээж нэлээ утга учиртай байна. Утга учиртай байна. Гэхдээ гоё сонсголонтой санагддаг шүү дээ. Надад тэр аливаа зүйлийн нөө нэршилч нэр айгуу чухал шүү дээ. Тэгээ хүний ингээс ариун бичээс нийгэмлэг гэдэг юм бол нэг гоё сонсголтой ойрхон санагдаад байна. Тэгэд одоо нөгөө ариун бичээс нийгэмлэг чинь ингээд одоо орчуулга, тараах, хэвлэх, олон нийтэд хүргэх гэж тэгжсэн шүү дээ. Тэгээд тэрнтэй холбоотойгоор надад нэг дахиад нэг асуулт гарлаа л да. Тэгэхээр өнөөдрийн байдлаар ариун бичээс нийгэмлэг одоо яг энэ Библийг олон нийтэд хүргэх ямар ажлуудыг хийж ингэж асуумаар. Олон нийтэд яаж хүргэж чинь? Лгой одоогийн нөхцөл байдалд бол ер нь бид нэг яг юм уламжлалт арга очоод дэлгүүрээс ч ном авахд бас хэцүү болчихлоо тийм. Лгой сүлд ч бас нэг юм юу болчихлоо шүү дээ. Ном зарагдахгүй ч маягийн зүйл болчихсон шиг тийм. Тэгээд тийм. Тэ ариун бичээс нийгэмлэгийн хувьд одоо нөгөө Библийн борлуулалт тэр нэг хэр байдیں۔ Тэр нэг талаар хэдүү борлогдсон. Одоогор чинь бараг 20 одоо нийгэмлэг байгуулагдаад олон орчуулгатай тэгээ хэвлэлтүүд нэлээд хийгдсэн. Тэр хичнээн ном ариун Библи зарагдчихоо. Нэг Библи чи өөрөө нөгөө бестселлер гэдэг ба штэ тэ. Бестселлер одоо шилдэг номнуудын тоонд ордог. Зөв ном гэдэг утгаараа тэ. Тэгэхээр одоо тэр хэмжээгээр их зарагдсан, борлуулагдсан байдаг байх тийм. Монголд маань нэг олзор хууштай зүйл нь юу вэ гэвэл ер нь монголчууд их номонд хайртай. Тэгээд одоо номыг их одоо дээдэлдэг. За үе уламжлан ирсэн тийм уламжлагч бас байх шиг байгаа юм. Социализм үед ч гэсэн бас илүү боловсрол одоо литераси гэж ярьдаг. Одоо нөгөө бичиг өсөггүй өсөг тайлагдсан байдал маань нэлээд өндөр хувьтай. Тэр байсан шүү дээ. Социализм одоо 95% хүртэл одоо. Хувь хүртэл одоо байсан гэж сонсч байсан. Тэгэхээр энэ маань ч өөрөө шууд Библиэд уялдаж байгаа. Яг нь Библийн борлуулалттай гэх юм уу те. Библийн хүртээмжтэй байдалтай уялдаж байгаа. За яг нь нийтдээ нэг 450 орчим мянган ширхэг одоо ариун Библи шинэ гэрээ
тий. Бас Библиэд холбоотой номууд маань борлогдсон гэсэн. Энэ бол зөв маш багцаа тоо. Тэгэхээр энэ өндөр үү одоо эсвэл бага байна уу гэдгийг үзэгчд маань өөртөө бодох байх. Тэ. За нэг тодорхой нэг тоо юу гэвэл ерөнхийдөө сүүлийн за нэг 8-9 жилд манай нийгэмлэг 10,000 орчмыг жилд борлуулаад байгаа. Тэгвэл сайн борлуулдаг юм байна шүү дээ. Яг нь хэвлэлсэн тоо борлуулсан тоогоор харьцуулахад нэг яг нэг 10,000 дээр ойролцоо очоод байна. Ер нь хэвлэн борлуулагдангууд л шууд хэвлдэг л юм байна. Борлуулдаг. Борлуулагдангууд үлдэгдлээ харж байгаа л аль хэлбэрээс яаж хэвлэх үү? Одоо аль нэг хэлбэрээс яаж хэвлэх үү гэдгийг шийдэл тэгээд явдаг. Одоо хавцтайгаа хэвлэх үү, эндрээ хэвлэх үү? Одоо англиа хэвлэх үү, монголоо хэвлэх, монгол солонгосоо хэвлэх үү гэдэг. Одоо монгол солонгос библи шиг хэвлэлээ. Тэгээд энэ маань ч бас одоо хэрэгцээнд дээр л үндэслэж хийж байгаа зүйл л дээ. Тэгээд ингээд явж байгаа. За тэгтээ аримчс нийгэмлэгийг хэрвээ мэддэг бол манай нийгэмлэгийн одоо хэрэглэгч нар бол энэ зөвхөн библи борлуулах газар биш юмаа гэдгийг мэдчих учиртай. Яг гэвэл одоо бид нар чинь сошиал медиа гэдэг зүйл дээр идэвхтэй байх бол аргагүй болчихсон. Тэр утгаараа одоо за сошиал медиа дээр бид нар өөрсдөө үйл ажиллагаанууд бол тасралтгүй танилцуулж ингэж нийтлэж явж байгаа. Хэрвээ та бүхэн Facebook-т байдаг бол Mongol Union Bible Society/ аримчс нийгэмлэг гэж хайхад манай пэйж үзэх гараад байна. Аримчс нийгэмлэг /MEBS гэд хайхад одоо манай Facebook групп гараад ирнэ. Тэрэндээ ойлуулад арим библ гэдэг пэйж байна. Стандарт монгол орчуулга гэдэг пэйж байна. Замун сонсолгүй хүмүүст зориулсан библийн нөгөө видеонуудыг танилцуулдаг манай YouTube хуудас бас байна. За тэгээд дээрээс нь бид нар аппликейшнууд гарлаа. Одоогор манай чинь нэг ямар ч сан 4 идэвхтэй аппликейшн байна. 4 идэвхтэй. Тэр аппликейшныг та бүхэн бас хэрэглэж болно. MEBS гэж хайхтал баг манай аппликейшн гараад ирнэ. Дэснар монгол орчуулга манай аппликейшн. Одоо дахиад бид нэр дохионы хэлний библиэд 50 аппликейшн хийж байна. За. Одоо аппликейшн хөгжүүлэгч нар маань тусганы сургалтын сууж байгаа. Тэр маань дуусах үед тэр аппликейшны маань баг ерөнхий бүтцэн гараад ирэх баг. За. Тийм. Тэгэхээр ямар ч байсан бид нар ингээд нэг аппликейшнтай байна. За дээрэс нь вебсайттай байна. Одоо вебсайт маань ерөнхий мэдээж одоо вебсайт манай. Тийм. Ерөнхий вебсайт байгаа. Тэрнээс гадна одоо библийн 2 вебсайт байна. Библийн 3 вебсайт байна. За, библийн 3. Тийм. 2013 орчуулгын хөлбөр вебсайт 2004 орчуулгын хөлбөр. Тийм үү. Вебсайт тэгээд стандарт монгол орчуулгын вебсайт. Тусдаа. Дээрээс дахиад бид нар одоо shop.cig Монгол цэг Bible гэдэг домен хаягтай. Вебсайт одоо бас хийж байна. Тэр нь одоо онлайнаар библийг худалдаална. Тийм. Ерөөс худалдааны зорилттой вебсайт. За одоо тэгэхээр ч одоо Монголоос одоо тэр аппликейшн ашиглалтанд орлоо гэхэд зөвхөн Монгол төдөө дэлхийн нийтдээ шууд вебсайт руу холбог. За. Тэг яг уу цаашлаад хэрвээ боломж нь байвал бидний вебсайт аппликейшн төр хооронд нь уялдуулах гад холбох гээд ингээд бас ажиллаж байна. Тэгэхээр яалтчгүй ингээд ковид үеч бас таарж байна. Тэгээ одоо ингээд битээр библ худалдаж авах уу эсвэл хургуулж авах гэдэг дээр хүмүүс ихвчлэн хургуулж авах дээр л санал өгнө шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү хэрэгцээ шаардлага байгаа учраас бид нар иймэрхүү арга хэмжээнийг авч байна. Одоо бид нар сүргэлтийн үйлчлэгийг нэвтрүүлж байна гэдэг ч юм уу. За ямар ч байсан одоо бусад оронтой харьцуулах юм бол бид нар доогуур төвшөнд явж болно. Гэтэл Монголын хувьд бол бид нар ямар ч байсан иймэрхүү зүйлийг хийгээд боломжит бүх аргыг хэрэглээд хүмүүст яаж библ хүргэх вэ гэдэг л одоо бидний алсын арга шүү дээ. Тэрэндээ л одоо зорж явж байна. Мөн бид нар хөдөө орон нутгуудад бас одоо борлуулагч нартай болж байна. Солонгост бас борлуулагчтай болж байна. Гэх болцсон тий. Хэмжлээ ингээд. Тийм шүү дээ тий.
одоо бидний чадхаас чадахгүй хүртэл ингээд нэг хийгээл явж байна. Харилцан нөхөөл яваад би зөвхөн тэгж бодож байна л да. Одоо Монголд ч өнөөдөр дэлхийд тархсан монголчууд айгүй олон байгаа шүү дээ тий. Тэгээд бас христ сэтгэгч монголчууд бас айгүй олон байгаа. Тэр хүмүүст Библи унших хэрэгтэй болно, Библийг хүргэх хэрэгтэй болно. Тэгэхээр ингээд одоо борлуулж байгаа салбарууд байхаас гадна одоо надад тэр нөгөө аппликейшны хөлбөр айгүй том хувь нэмэр оруулж ийн гэж үзсэн байхгүй. Өсөл аппликейшн татаал тэгээд хаанаас ч гэсэн ингээ унших боломжтой гэдэг чинь одоо ариун бичээс нийгэмлэгийн хувьд болохоор бараг дэлхийн түвшин дэлхийн жишгтэй хамтал явж ийн гэсэн үг юм шүү. Би бол одоо тэгжл үнэлмэр санагдчихлаа л да. Захиралтай ингээ уулзаж ярилцчих жоох та тий. Тэгээд бид хэд чинь бүр нэлээд олон сэдвээр ярьлаа шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн манай үзэгчид, сонсогчд маань одоо ариун бичээс нийгэмлэг гэдэг энэ нийгэмлэгийн талаар одоо маш олон ойлголттой болсон гэж би бол хувийн зүгээс харж байгаа. Тэгээд яагаад гэвэл одоо манай ариун бичээс нийгэмлэгийн захирал, баяр магнаа захирал маань маш дэлгэрэнгүй, маш тодорхой ийм одоо ойлголтуудыг одоо өгсөн. Тэгээд одоо маш их одоо сэтгэл хангалуун байна л да. Анхны дугаар тэгээд одоо энэ дугаар маань ийм гоё эхэлж байгаад миний хувьд одоо тий ингээд би бол хөтлж байгаа хүн гэхдээ ингээд хөтлж байгаа хүний хувьд сэтгэл аяг хангалуун л байна л та миний хувьд. Тэгээд яг ялангуяа Библийн нийгэмлэг гэж одоо хүмүүс нэг зарим хүмүүс гэж бодож шүү дээ. Библи зүгээр нэг ном шүү дээ. Одоо юу гэж еврей хөлгөн сударч гэж ярьж байгаа шиг заримдаа тий. Тэгээд ягаад нийгэмлэг болохоор өвдсөн бэ гэдэг зүйл дээр хүртэл одоо яг энэ ерөнхий зохион бүтэц байгуулалтын талаар бас тодорхой хэмжээний ийм ойлголттой байх нь маш их чухал юм аа гэдэг юм шиг сайн ойлгож авлаа. Ганцхан одоо гэж Монгол хэлтгүү дэлхийн 200 гаруй улс орнд байна гэдэг нь өөрөө биднээ бас хүмүүс гэж яриад байгаа шүү дээ. Библийг одоо хэвлэх гэж яасан том байгууллага байдаг гэдэг чинь. Энэ угаасаа хүндрэлтэй аюул том өв учраас нөгөө бас нэг цохон дурцсан зүйл шүү дээ. Нөөб гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр бид нар чинь 63 онд л нөөб гэсэн. 61 улс төрийнхөө хүрээ. За Монгол улс бол олон улсаар хэмжүүлэлээ гэдэг. Тэрнтэй адилхан бас Монгол үндэстэн бол дэлхийн одоо хүн төрөлхтний бүгдийн түүхийн хөгжлөөс бид нар хоцроогүй Библийг эхлэл дээр уншиж чадж байна гэдэг бол бас бид нар бол өөрсдөө бас яг хувь заяат арт юм аа гэдгээс бодож явах хэрэгтэй байна. Тэгээ өнөөдөр манай урилгыг хүлээн авч бастай. Хөө подкастын маань бас анхны дугаарт ингэж хүрэлцэн ярьж ингээд оролцсонд их талархаж байна. Тэгээ бид нар бас цаашдаа ариун бичээс нийгэмлэг болоод мөн цааш ариун бичээс нийгэмлэгтэй холбоотой ер нь тэр чигээрээ Библийн ухаантай холбоотой эрдэм доктор профессор тийм хүмүүсийг бас урьж оролцуулах болно. Тэгээ манай үзэгчид маань подкастыг сонсож байгаа хүмүүс маань бас бидэнтэй үргэлж хамт байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ та бүгдд асуулт байгаа бол хэлэх гээд байгаа бас тий шүүмж байгаа бол бид нар үргэлж энд бол нээлттэй хандна. Комменторч тэр юу гарч тэр бас бид нар илгээж болно шүү гэж хэлсэн. Тэгээд бидэнтэй үргэлж хамт байгаарай. Энэ бол 39-27 байлаа. За маш баярлалаа. Хоёр хөтлөгчтэй би бас тусгаалan баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо энэ подкастын анхны дугаарыг бэлдэх гэж одоо хоорондоо уулзаж маш олон асуултуудыг боловсруулж одоо миний хүлээж авах асуултуудыг хүртэл одоо асууж яг гоо би өөр ингэ ганцаараа ярих юм бол бас нэг хэрэг. Гэтэл ингэж асуултаар ингэж асуугдаж бас өөрийн одоо хэмжээнээс илүүгээр бараг илүү ярьж бас ингэж аримч нэгд илүүтэй дэлгэрэнгүй танилцуулах болсон доо маш баяртай байна. Тэгээд өнөө зөвхөн оршил гэж одоо би харж байгаа. Тэгэхээр цаашлаад хамтдаа манай 39-27 подкастын оролцох 40 бүрийг та бүхэн бас юмтан сонсоорой гэж хүсэж байна. Тэгэхээр мүлжүүртэй олон зочд орох байхаа. Тэгээ миний хувьд бас талархах зүйл байна л да. Тэр нь болохоор юу гэхээр юун түрүүнд ариун бичээс нийгэмлэгийн хамт олон тэгээ баяр магнаа захиралд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яг гэвэл энэ 39-27 одоо Библийн одоо энэ подкастыг эхлүүлсэн явдал маш их баяртай. Тэгээд цаашид ингээд зөндөө олон Библиэтэй холбоотой олон одоо хүмүүсийг уурж оролцуулахаар төлөвлөж байгаа энэ бүх зүйлсүүдийг хараад маш талархаж байна л да. Сонирхолтой подкаст болно гэж одоо хөтлөгчийнхээ зүгээс ингэж найдаж одоо олон хүлээлтээр дүүрэн байна. Тэгээд тийм шүү. За баярлалаа. Баярлалаа. Ингээд дараагийн дугаар бүгдээрээ дахин уулзлаа. Төр баяртай. Баяртай.